Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. 17 дугаар жирны галан баримт жилийн сар шинийн баярт зориулан бүтээсэн хүчтэн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөө цагт Монгол Өвхийн торгон ногоон дэвжин дээр ард түмний хайр хөдөлгөөнийг хүлээсэн хүчит харцууд маань оролцоход бэлэн боллоо. За энэ удаагийн дугаард Овс аймгийн дэдсэн яриад Монгол улсын өсгөдөр харцаг төрөгийн баасанд оролцож байна. Аранга аймгийн хайрхан сумын харьяат Монгол улсын харцаг Оюнбаатарын мөнгө эрдэнэ оролцож байна. Дундгой аймгийн Эрдэнэ талаа сумын яриад Монгол улсын өсгөдөр харцаг Даш оролцож байна. Уранга аймгийн Зүүн Баян улаан сумын харьяат Монгол улсын харцаг Баянзулын Цэдэн содном оролцож байна. За тэгээд сар шинийн баяр болж байна. Одоо нутгийн онцлогтой сар шинийхаа баярын талаар хуваалцаач. Баска харцгийн хүүхэд ахуйнаас сар шинийн баяр хэр өрнөж Ус аймгийн төсөмдө өрнөсөн байдаг тийм. Тэгээд тэгэлгүй хаа би 15-наас 16 хүртэл баг суманда одоо хүүхэд ахуйнаас цагаан сарыг эдсэн яд өглөөд тийм сайхан баяр. За ерөнхийдөө морь малаа бэлдээд шиний 1-нд 2-нд айл хийснэ гэл ер нь морь мал имэйл хазаараа ер нь бэлдээд хонно шүү дээ. Тэгэлгүй хаа тэгээ мороо ер нь баг урд битүүнд баг имэйлэд авч байгаа аятал гана шүү дээ. Тэгэл хүлээгээд унтахгүй шүү дээ шүүж тэгээд айлс бошоохон. Тэс их бэлэг сайтай юм аа. Тий. Одоо айлаар орно. Ямар гоо бэлэг вэ? Эрдэм ордож тэгээд хүүхдээ тэгээд одоо хичээлд явахт мөнгө голцоо тэгээд авах юм байна шүү дээ. Чигэр өчрөө дурамж байгаа. Жохон тархан бэлэг болохоор үүтэнд. Буусан дээр бол ер нь нэг ямархан албан тушаал анх бол нэг өрөл тоолтон дээр лээс одоо бол ер нь нэлээ сайжраад жоохон зааварчлага байдаг болоо. Одоо төвшин дээшлсэн гэдэг шиг. Анх нь бол тэгэл хөлдөө байна. Нөгөө төч уудлан тэгэл гаргаж зөхөн. Аа. Тий одоо бол тэгэл зааварчлагыг хяндтай. Нэс дараа гэсэн. Тестөөсөн шинэлгээ хотод ирээд шинэлгээ хоёр юугаараа ялгаатай болж байна. За тэс хөдөө нутагчийг сайхан шүү дээ. Марта машин одоо л машин унж байгаа шүү дээ. Төгжрээ байхгүй. Хот болохоор тэгэл одоо эртхэн гарсныг за өдөртөө 3-4 айлаар орохгүй бол тэгэл төгжрээндээ бараг дундаа авчаад шүү дээ. Анх ч нэг шиний нэгэн болох жоох ч битүүнд жоохон нойр хүрхгүй гигэлзээд юм сонсч гарч тэгдэг байлаа шүү дээ тий. Одоо л гайгүй үстэй. Одоо ч барагтаа шээ. Гэтэ одоо нэг сайн барилцгаарч маргааш хүмүүс чинь тэгэл ялангуяа нутгийн хүмүүс хоёр хазар дээр өмсгөөс бас духан думхан дээр татж өмсөөл дахин баяр хүргээд хаж нэрэж би чи сайн барилцсан. Гой санагдав. Тархан барилцахаар нь үнсэж үсэхгүй. Тархан барилцахаар бэлтгэлээ сайн. Тэр ингэж ясалж байгаа. Баар гартаа байдаг. Цэдэн содон марцгийн тухайд сар шинийн баяр. За ер нь ялгаагүй дээ. Тэгэл хүүхд багт чинь хөдөө аав үүдээ шинэлэн тэгээд бас л нэг битүүний урд өдөр тий. Урд өдөр битүүний өдөр бол адуундаа явал морио авчраал дуужиж мориныхоо дэлийг засгаж буу юм болно. Сахалтай хаахыхгүй сүлдээ өөрөө засдаг болсон тэгэл. Бас сар шинээр ч бас нэг сайн морио унахгүй бол бас гоё морио унна шүү дээ. Тэгээ хүүхдүүд хоорондоо бас ийш айл руу явахдаа уралдан тий. Тэглэх. Хөнгөөлтэй 20 км төргийн явдалтай юм. Арай төргийн явдалтай 20 км газар тойроод ирчихээр л морио ярьж байгаа шүү дээ. Нойр хүрхгүй онно шүү дээ айл гисэн гэж бодоод өглөө бараг л үрг ах махид бол бараг хоорондоо золгоогүй багт шүү дээ. Орондоо золгоогүй багт дахиж иччихэл ирээсээ. Тэгээ шиний нэгнийхээ шүнэл хүүхд багт өдөржингөө айл гисч явсаргаад орой шүнэл ирдэг гэсэн. Хүүхэд ахуй насанд авч ирсэн хамгийн дурсамжтай бэлэг гэвэл хамгийн их мөнгө өгсөн үнэлэх дурсамж шүү дээ. Том мөнгө өгсөн. Хүүхд өгдөө. Хамгийн бага мөнгө өгсөн жоохон уур үргээстэй гэж. Мөнгө өгөхгүй нэг хавсаа борцог өгөх юм бол тэгээ үргэлжлэл тэгээ гараад шиний тиймэрхэл ож үргэлж бас гэл Одоо битүүнийхээ өдөр сайхан барилцгааж байна. Аав ээж хөдөө битүүнийхээ орой барилцаа гараад өгч чинь уу яаж байна? би ч нутагтаа 2 жил болчихлоо. Тэгээд тэндээ амьдарч байгаа. 2 жил өвөр ангаад амьдраад. Битүүндээ барилчаал тэгээд оройн шөндөө өвөр ангаа гардаг хаад. Тэгээд очихд чи юу хөө нэг тээврийн жолооч нар дийдэг гэсэн. Хөө нөх хүүхдүүдээ олон хүүхдтэй айл хөлд орсон юм уу гэдэг. Хөлд орсон юм уу гэдэг шиг. Эдний бодлого засчих. Эдний бодлого засчих. Цагаас оруулж байгаа юм гэсэн шиг. Замд яваад очих шиг тиймэрхэл нь шүү дээ. Холоос ирж байгаа болохоор нэг том зорилго өөрчлөлт. Бид чи болохоор нэг 2-3 км-ийн цаанаас ирээд заалны барилдаа байг болж. Тэгээд ч бас нэг барилдаа болгонд бас нэг яахгүй
хуваараа харж байгаад барилдаад ах шиг байна те. Тэг ингээ барилж байгаа болохоор тэр барилдаанд их ач холбогдол өгж сайн барилдаад байгаа. Ер нь хордоос ирж барилдаач бас миний досны мөнгөөс өгсөн. Бас их юм аа шүү дээ. амар хариуцлагатай явна шүү дээ. Багдаал нэг шүгэрчөөл явахгүй л юм уу. Шаргаа нөхгүй Тэгэхээр чи нэр ер нь бэлтгэлээд ирж энийгээрээ сайн хийж яа ер нь том зорилготой ирж байна. Тий. Тэгж барилдаад байгаа шүү дээ ер нь. Тэг ер нь одоо хүн болгон л сум орон нутгаас төрийг бараадаг болцсон байна. Тэгэхэд манай харцаг маань сайхан тэрийг соошин тавиад өөрийнхөө хүн болгон хот амьдрах сонирхтой байлгүй яах вэ? Тэгвэл бас эрүүл агаар гэр бүлээ бодоод те өөрийнхөө амжилтыг одоо ингээд сум орон нутгата аймаг орон нутгата амьдарч байгаа нь бас мундаг байл гэж харж байгаа шүү дээ. Бас аймагч ус ингэ жоох яс ялгаатай. Цэцэрлэг сургууль ч юм уу те сайн сургууль төгтөө өгнө. Бас нэлээд гайгүй цэцэрлэгт нь хөгтөө өгчиж гэдэг юм уу те. Тиймэрхүү юм бас байд юм билээ. Би бол тэхгүй байгаа шүү дээ. Яг нэг жишгээрээ баймаар санагдав. Үлгэр дуурайл баймаар санагдав. Тийм шүү дээ. Яг харьяаныхаа цэцэрлэг сургууль төгтөө өгье. 2 жил чи хөдөө яаж юм зүйдэ? Өргөн дэлгэр 15 хүртэл шинжилж байна уу? Тийм шүү дээ. Шиний 8 хүртэл шинжилж шүү би бол. Уучлахгүй шүү дээ сайхан. Сум руугаа давчихгүй юу нөр. Тэгэл шиний нэгний өглөө гэртээ зоолголттой ичээл тэгэл аав их руу. Аав чинь 45 км ойрхон. Тэгээ аавд очиод нутгийнхантайгаа шинжилээл тэгэл. Тий. Өөч би чи бэлтгэл хийчихэл орой морой гэрээрээ юу яаш та. Өнөөдөр аавд чаал идийгээд гараад өгчих жишээ. Тэгээд орой нэг аавд өдөөс хойш очиж сайхан. Бас нэг бэлтгэлээ хийчихэд очин нэг цаг орчим дуг хийчин агаарт сайхан. Би ч юу яасан штэ. Бүх өргөнд барилдчаал өврөнгө орчлоо. Буудаал орохгүй яах жоохон гიშгээд. Тэгсэн балоох маань бүх өргөнөөс хараад гачуурт руу хараагүй юм. Тэгээд хавсан битээ. Бууд ганцаараа очиж гэртээ очиж видео галзаж байна. Улаастай гэж 400 гол. тий 430 Нэг нь 20 нэг тий нэг 30 орчим л илүү тий. За мөнгө хэрд нарцгын хувьд Хүүгд ахуунаас Эрдэнэтотод өссөн. Яг цагаан сарын шинэ сар шинээр битүүнэр бол ер нь хотын төвд гэртэл баг. Баска тэд хоёр бол хөдөө сум орон нутгата өссөн хүмүүс морь малаа засч яан. Тэгээ засч янзалтай юм байна. Мөгийн бол нэг машин тэргээ угаалгаастай л тэгээд ирнэ. Хүүгд ах чи ер нь айл болго машингүй байлаа шүү дээ. Алхаал. Алхаж л явдаг. Тэгээд Эрдэнэтийн төвчин Эрдэнэтийн төвчөөс тэгтээ гайгүй ер нь хэд бол ойрхон шүү дээ. 1 км алхаал. Нэг тохоо үеч одоо 42-аар зур өмсдөг гэсэн. Тэгэл 42-өө өглөөл готлотлоо харьцаж байгаа л. Айл юу хэрэг мөрөө ич байгаа юм болж байгаа. Гутлаа зангигаа зүгээд гардаг. Маргааш хоол Гарч халуун үүднэ харж байгаа нэг ямар хуу зузаантай готлоо өмсгөө гэлээ. зөвсгөө. Бакал өмсгөө эсгийн готлоо өмсгөө гэл тэрийг бодлоо. Та зүгээр маргааш хоёлаа 20 айлраар шиг байла. та яриад Километрээс 20 км-тэй биш ингээд. Хоёлоо маргааш гаш. айл ер нь мөгийн хэрэг хийсэж байна ер нь. Одоо хүүхэд байсан айл хийсэлт одоо ингээд бодохоор хотын бас иргэн болоод ингээд амьдраад сууж байна тий. Одоо ч хамаагүй багасчаад байгаа шүү дээ. Одоо л нэг таймтай яг багш нар тий хөгш настай хүмүүс дээрээ л очино тэгэл. Тэгээ бус үед нь бол яг нөгөө яг настай хүмүүс болон хүндэтгэлтэй хүмүүс дээр очиж золгохдоо ах ихч тий хүмүүстэйгээ цуг ёслоо золгочж байгаа шүү дээ тэндээ. Тэгээ айл хэсэг нь бол багасаад Зарим үед ингээд шинэ хуучирсны дараа ингээд яваад очихоор шинийн 3-даа ирсэнгүү чи одоо яг намайг хөлдсөнгүү болсон. Тийм хомдод бас ирнэ үстэй. ирнэ үстэй. Ёстой тэр чи. Зарим нөө айл таарчаад юу ахгүй шүү дээ. Айл золохгүй. Очиж золго гэдэг ирээсээ. Тэр золго гэдэг ирээсээ. Тэр гэрээсэн цуг гараал дэгч юм үстэй. Тэгээ шууд гараал өгсөн дээ шүү дээ. Тэгээ золгож молгоо явж байхад одоо хөгшин настай ихснэр бичнэр бол байнга л өмсөх гээд байсан мүү гэж одоо. Настай бүгдээрээ л үсэх гэж. Дүүнэр Ёс юм чи. Хөөх ямар өндөр юм бэ л гэдэг дэшил гарцсан. Баскагийг бол духан дээр нь үсэх гээд байдаг. Намайг бол арай дух руу явахгүй байгаа. Тэр чинь нөгөө сайн барилдахаар байхгүй. Одоо энэ жил жимөөг нэг сайн барилдаалыг айл Энэ жил дух руугаа л явуулаад тий. Манай пүр урд харцгаа бол ер нь хүн амьтан өмсөх гэхээр ер нь над сахнаас чинь жоохон зүхтай ер нь нэлээд доргоо ирнэ үстэй. нэг тийм онгой байсан шүү дээ. Нэг нилээ сахалтайхан хүн байж л юм л тэгэл цагаасараар ороо зоолох гэж заахан духан дээр нь үсч тэгээд хатар дээр үсэх гэсэн духан дээр үсээ явал тэгээд Тэрний чи одоо одоогийнх нь хөлбөр нь манай хөөш. За дашаарцгийн тухайд. За миний одоо хүүхэд нас яг л нэг хөдөөний битүүний урд өдрөөс ахуулаад мөрөө бараал тэгэл ахнараар дэлийн засуулна.
Тэгээ шиний нэгэн сайхан овоон дээрээ гарч хахтагаан цог одоо мөр гарах гэдэг чинь бол одоо овоон дээрээ гараад сайхан овоондоо идэ бодоогоо өргөөл. Тэгэл золгочоол юм баадантай итгэсэн. Тэгэл үүртээ дүүрчээр нөө баадангаа гаргаж авч баадантай ахиж бүслэн. Тэгэл ер нь одоо манай дунд говьрууч болохоор хүүхдэх нөгөө хүүхдээ хэвэн боо гэж. Одоо юм жижиг хэвэн боо гэдэгс одоо өөр нутгад бас яад юм бол. Тэгэл нөгөө хэвэн боо маань зарим нь бүтэн зарим нөгөө эмээлгээ бүргэн зөх хугархаа. Оймс тэгэл нэг хэвэн боо жихээр одоо нэг дээр үн тийм нэг юм голож ихэр гэж байдаг нэг голдоног сорволтой том. Тэгэл тийм жихэр ер нь их голдох өгөн. Тэгэл ороо гэртээ ирэл тэлэн тайлал бэлэг сар гээл үн тэ. Тэгм нөө ээж мэй чин тэр дотроос гайгүй нэг энэ бас түүж явал чааш нь явуул. Эргээд нөгөө босож өгсөн хүнд очсон юм чи. Тэгэл ер нь тэгэл тэр хэвэн боонд чинь бас гой хамттай нөгөө нэг царай зүсээр боонуу чинь тэ зарим нь одоо түүхий болцсон юм шиг биндээс улаан мал янз бүр юм байна. Тэгэл үргэлжлүүлээл хавар мал төллүүлнэ. Нөгөө эхлээл гой хамттай боомуудаа эхлээл идэл ер нь тэгэл амтан шилжтэй сүүлдөө нөгөө хаврын урдад нөгөө тэ нөгөө нэг зарим уудаа боомоо тэ Болцсон гэдэг. Хамгийн эдэн дээрээс томчлоод явчихсан. Нөгөөс бас нэг хамаг хүүхд нөгөө манай хөдөөнийх нь чи ажил бас дуусахгүй ш. Тэгээд Засанд орохоос хөдөөний айлаа чинь нөгөө байнда тэгээд Төр байна. тий. Сайхан байнда усалаагаал. Тэгэл нөгөө хуцсан нарын чи нөгөө юу нэ цогийн индүү гэж байдагсан. Цогийн индүүгээр индүүд нь байнда усаалаагаа сайхан орцсон. Ямар халуун юм бэ гэж бол тэгэл Баг багтаа тэгээд томроод ирэхээр толгоо үзүү бэлгэлээ. Сүүлдээ толгой авах гэж. Толгоогоо цээжээ байгаа хоёр хоож байгаа. Эхлээд бол банд багтаал тэгээд сүүлдээ чинь тэгэл хоёр. ташарсан одоо манай одоо үед амьдарч байгаа хүмүүс оноор бэлгийг өхөн зүйтэй зүү буруу те эсвэл одоо тэр мөнгө төр өгчихтэй юм эсвэл тэр ахмад наснуудтайгаа ингээ очиод хүлээл ингээ зологчхон л одоо ингээ хүндлэл тэгээ буцаад ингээ тийм бэлэг өгөх хэрэггүй өөрсдөө төв хүчрүүлж ингээ настай хүмүүс тэгдэг. Энэ дээр ирэхэд явах байр суурьтай. за миний хувийн бодол болохоор яг нэг жишээ авал гэхэд нэгэнтээ баяр маань одоо ганцаас бас сайхан болж байгаа юм чи хүний хагас алга дээш нь харуулчвал бас зүгээр юм болоо гэж боддیں۔ Яг миний хувьд. Одоо манай говьрууч их чинь одоо дандаа хадаг өрц золгодогсэн. Энд нэг айлтчил золоход хадаг барайл за яачхаар нэг эвгүй нэг ардаасаа нэг юм хараад байх шиг санагдаад байхгүй нэг. Өөрөөсөө нэг юм гаргаж ирэх стайл. Яг тэгэхээр яг хөө зөвөр хүний алга дээш нь тэ юм том их баг хөхтэй биш нэг алга дээш нь харуулчвал бас ганц энэ үндэсний баяраараа зүгээр юм болов. Тэр саршны барилдаар ч бас аймгийн арслангуудын бас мөрөөдөл бол одоо том шагналууд өгдөг байлаа тий. Бид эдийн тухайч бол одоо аймгийн арслан багтаа тэр юунуудыг шагналуудыг авахд бэлтгэл хийдэг үү? Мөрөөдлөө л шүү дээ. Баска ч хэдэн шагналыг авчлаа юм. Би нэг л авсан. Өрөөдөө аваргын шагналыг авсан. Одоо 13 онд юм байна. Начин болдог жил шүү дээ. Бас сайхан бас тэр жил тэгээд тэр жилээ авчаад авсан начин болчихсон тэр жил. Нөө тэглэх явах гэж Үгүй бас нэг авсан баха тий. Тий, авсан. Би ч 15 онд авсан. чи ер нь энэ 17 онд. нэвтрүүлгийг хөтлөөд өнөө ер нь зочноосон. Хүн ярихаар юм. Тэр нэг авсан байна. Хоёрыг авсан, хоёулыг нь Би авсан. хөдөлж болоо. Цагаар Нэг барилдаан дээрөө. Гэхдээ 17 оны цагаан сарын барилдаа 8 төлтэй. Руугарч аймгийн арслан шүүгээ хэд төлжилээ? 8 төлтэй. Тэгээ шүүгээ 8 төлж тээ. Ожигар төлжсэн тээ. Баахан тухан дээр өмсөлгүй. Жижиг хүмүүс амар штэ тэгээд. Тэгтэл тохон дээр өмсөж Татаад нам. Мөгийн нилээ ингэж үлмийг өргөж цоройч ич. Энэ жил духан дээр өмсүүлээ да. Нилээ тонгоож монгож ич болохгүй. Дөрөвдөх шиг үзэлтэйгээл духан дээр шүү дээ. За мөгийн сар шинийн баярд яаж барилдаж байв ер нь хамгийн гоё барилдсан одоо цагаан сараар барилдсан дурсамжтай барилдаан шиг юм. Даваахыг нэг дүүгүрдээд. тэр цагаан сар барилдаа юм уу? Тэр чин цагаан сар барилдаа. Нисгэд болсон тий. Тэгээд бүрөдөг байх тэр цагаан сар дөрвөлсөн. Дүүгэрдэг нэг дүүгэртэй айц. Зөөгөрдөг нэг. Тэр сайн үгэрсэн шүү дээ. Хэд Хэлүүлсэн тээ. олон ирсэн. Тэр нэг 4-5 маа эргэцсэн баг. Тэр эргүүлж явах тэр нь тоолох уу зүгээр тоолохгүй эргүүлчих үү? Тоолно шүү дээ. За. Гээл. Даваах юу гэж бодож байна? Болоогүй. Хүнээ ингэж нэг хараад. Тэнийг нөгөө гэдэг. Би хоёр үлийн хараад. За хоёр эргүүлж дээ. Даваа даргалцах юу бодож байсан бол эргэх чи ийм байд юм бол Өөрөө эргүүлчихсэн. Авах юм. эргүүлэх арай өөр байд. Тоолж дөгөрчөөс өстө тоолж ийсэн. Өстө тоолуулж явах юм бол. Өөрөө тэгээд дүүгэр чи өөрийнх нь өөрөө толгой болгоос ирэхгүй юу? Хитрхийг дүүгэрдүүлээ. Хідээс дээш ирэх бол
4 5 дараа бол гайгүй юм байна. Ер нь нэг 6-аас дээш бол эргээ явж шээ. Би яг 6 дээр зогссон гэж. 6 дотроо гайгаа гэдэг. Эргээд бас өөрөө унж багдаг үгээ 6 дээр ер нь зогсчихдээ шүү дээ. За дашаарцгийн хувьд За миний хувьд одоо хамгийн анх цагаан сарын барилдаанд 3-5 тунж одоо улсын начин чагнаа ганц зэрэг начинтай 2 аймгийн орслоо. Тунж 15. Хэд оны цагаан сар вэ? 15 оны цагаан сарын бол Цол авдаг цагаан сар байх. Хоёлаа цол. улсын цол Ганц цагаан зэрэг сар. юу начин байсан юу? Хоёул аймаг арсан цол. Тэр ч нэг оноо начин годохгүй. Тэгвэл 15 оны. Тэг 15 оны цагаан сараар тэнэг удаа пөрөөгөр дэвтэр нэг 4 дээр нугаж 16-ад нэг болсон. Ер нь миний нэг багнаад одоо хамгийн дээд амжилтыг бол одоо ерөөхдөө тийм л. 3-ын даваа бол давсан юм шүү дээ тий. 3-ын даваа. 4 даваа тэгээд бүр 4 даваа 5 дээр явсан шүү. Тий. 5 дээр нөгөө 5 дээр тунсан шүү дээ. Тунаад хөлөө зүүн алдаж өндөр ус дээр гарч зацуулж байгаа. Айхтар нөгөө нэг хамгаалдаг ундгуу зүүнээ алдаа унаас. Тий, уржна баха. Тэр чинь би чинь даши барилдаанууд ингээд ажиллаж байгаад манай хүн чинь зүүнээ алдаад ер нь би ч бас зүүн хөл рүү яваад өнгөрч унж пүүгэж гэсэн унж исэн баг тий. 2 3 ч гойдулсан. Тэгсэн чинь хойгаа харин зүүлийн алдаж яваад гаргаад ирдээ тий бүр. Толгой дөрөн чи гарч байгаа юу? Лаг гүрэлцаан тэрийг барилж байгаа нь харахгүй. Нөгөө зүүнээ алдчихаа шуудгийг аваад ингэж байгаа. Тэрийг яаж яаж удачаач ингэж хамгаалах ийм юм хөдөлгөөнө хийхгүй. Давуулж ингэж хамгаалах гэж тэгээд цацуулахгүй. Мөгийн тухайд бас саршины баярын аймгийн ачуугуудын барилдаанд зөрөгтэй хартахтайгаа өдөр төнгөлдөж бас үзүүлж ирсэн биз дээ. Тэгээ нэг аймгийн начингуудын сарчин. Зэрэг шаттай тооцохгүй л багш. Жижиг гэдэг. Тэгээ яг нэг бас нэг мөрөөдөл зорилго чинь улс аймгийнхаа том цолтой юм. Багнаатан даас. Багнаатан даас нэг дэшээ барилсан. Тэгээд тэрийг бол одоо сайн мартсан байжээ. Тэр аймаг цэрэгтэн дээр нэг 4 дүлжсэн байх шүү. Одоо ямар хэдээс үлээ зөхөө болдог. Биш тархалч юм зам хаа. Дашчаал ийм нэг аймаг цэрэг. Одоо тэгээд нөгөө начин болоход урж ил байхгүй. Яг саршныхаа барилдаанд манай үзэгчиж гисэн тий. Яг үндснийхаа дээд хувцсыг өмсөөд тэр уур амьсгал бас гоё шүү дээ тий. Ялангуяа тэр шүгүү дөрвдүүлсэн мөхчүүд ч нөгөө 5-гийн идэ өгнө. Тэгээ гэртээ очиход 5-гийн идэ бас зассан байдаг. Тэмиж боо. Тэгээ нөгөө бурхны юу бас актив идэ бас өгнө шүү дээ 5-гийн. Жижиг том 2-5-гтай том орж иж байгаа юм шиг шүү дээ. Тэгээ цагаасаар оржсэн хүмүүс гэж танаагаар 2-5 хамаатны хүмүүс орж ирлээ. Бүх юм боён гэсэн болсон. Жог бааварлаастай тий. Өчтөр хараа энэ гэсэн байдалтай. Наач ер нь харуулах гэдэг албаар засчих юм шиг боо. Тэр чинь яг ингээд 5-таг засцаа өгч байгаа юм чинь. Засчих үү. Тэгээд тэр ингээ авч ирээд ингээ зэрэглүүлээд хажууд нь тавихаас өөр яг нэг авцсан мөнгөд л авцсан боо. Буцаа игэл дээр. Эсвэл боо байж байгааг хэлэхээр бас худлаа ярьж байгаа. дөрөв дүрлээгөө баларчих гад байдаг тий. Битүүд юм бүх юм хаач гарч нөгөө боорц авч явж байгаа. Сая бас нэвтрүүлэг хэсгээс өмнө бид 6 инч гараа сууж хад манай хөрөг гардаг чинь 3 бас гоё залуутай орох нь гэдгсэн. Манай маск одоо чи энэ 3 орох юм байна илүү гаргах юм. Гуруудаа ирнэ байх дээр байгаа. Гуруудаа зэмээгүй наа згэр. Мөхөрдөн арцгийн тухайд түрүүн царай зүс яриад ихсэн. Үзэгчд дэмжигчдийн зүгээс ер нь царай зүсэнд ер нь яаж анхаарч ийн ер нь. Үгүй та нар л ингээд уулаад байгаа болохоос шүү. Яг би царай мэрэ гэд тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Дас жоох ингэнгөө шүү дээ. Бас яах Би вэ? одоо дашарцгийн хувьд бол надаас илүү байгаа зү тий. Дашчин болохоор яалтчгүй манай үеийнхний бол бас царай зүсэрээ тэргүүлэх бүхчүүдийн нэг л дээ. Халаагаар Даш тэр нь үзэгчдийн эмгтэй үзэгчдийн хайр инэрл ер нь яаж мэдэрч ер нь Одоо сүүлийн үед л одоо краш гэдэг болохоос биднес яг тэгэл начин болоо тэгэл заалганд гайгүй барилдсны юун дээр нэг фэйсбүүк ч маа сая хөгжөг гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед краш гэдэг болсон болохоос биш. Тэгтээ тэгэл тухайд хүмүүс тэгэл дотроо та дэмждэг одоо нэг сайн дэмждэг бөхөө ч юм уу нэг тийм хүнэл одоо краш гэдэг юм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. яг одооных шиг мөөгийн энэ үе шиг хөгжсөн байсан бол гоё байхгүй гэж тааш.
Тэгэхээр тэгэл удамж талбайгаар бүхэн өргөнд эмэгтэйчүүд ерөнхийдөө хамтаа зураг авахул ингээд хийгсэн юмнууд бол зөндөө ирнэ үстэй. За ерөнхийдөө сүүлүүд чинь манай эмэгтэйчүүд чинь бас их өв соёлонд илүү бүхэх үздэг болсон байна. Тэр бас үндэсний хувцастайгаа бас бүхэн өргөнд бүхэн үзээд байж байгаагаар харагдсан. Хуучин чинь тэгэл бид эдэж барилцдаг өчөөр дандаа л нэг бүх хөрөлтөг ирчүүд байдаг. Ерөнхийдөө мэр сэрвэд. Одоо бол нэг тэгж бараг л тэнд ганц нэг бүх үдчис эмэгтэй нэг энэ одоо яах гэж байгаа бараг гэж тэгж одоо бол нэг тийм үзэгдэл биш болчихсон тий. Гендер ялгаа ер нь байхгүй болч тий. Тий ерөнхийдөө тэгэл тэр нэг хүн одоо зарим нь одоо бүх сонирхдаг эмэгтэйчүүд чинь заавалчгүй нөгөө үзэж очиж тий тэр дулаан бүгчүүдийг одоо ойроос нь харж юм уу толон дулаан гой барилдааны харахыг хүсдэг байж болно ш. Тэгэхэд нэг жоохон тэрнээсээ санаа манаас совдог байсан бол одоо тэгэхээр ер нь байц юм шиг тий. Эмэгтэйчүүд их үзээд эхлэхээр ер нь барилдааны арга барил одоо жоохон уран болдоо шүү дээ хүмүүс чинь эмэгтэй хараад эхлэхээр дашийн өөр нь яаж мэдрэгдэж байна гайгүй юу? Ер нь тэр дан гайгүй юм шиг уу маа. Наад цэдэ модашин тэгэл бас төгөлцэл бас л. муугаа ухлаа. Ямар амар бүхтэй юу? Минус асууж Бити ухаараа гэж. Чамаг ер нь эмэгтэй хараад дүүхэлсэн. Оо заа. Ер нь ганцхан ерөнхийдөө одоо цахилгаан зөргөө байна те. Хүний алга төсөлтөөр гоё уран зохиолоо яадаг. Тэгэл ер нь ганцхан зэдэг бол ганц эмэгтэй хүн гэхээс илүүтэй ингээл аль болох аль болох одоо манай ганган зэдэг одоо Монголын ард юм одоо тэр зам тэгэл хүн болгол юм биш. Юу нэг үзэгчтэй хийвгээр бас шуугуулж барилддаг хүмүүс шүү дээ. Манай пүрэг ард байна бас л тэгэл биднес нэг тийм одоо мөнх эрдэнэ Үгүй ч бас гоё нэртэй юм шүү дээ. Сенсац юу лээ? Тий. Шинэ одоо мөнх эрдэнэ битнээсээ хувьд бол одоо ерөөс тэгж нэг хүмүүс аймаар алгадчихаар тэгж сенсацлав нэг барилдаг хүмүүсийн хувьд бол биш л байхаа. Тэгээ бусдаар бол тэгээ манай Баасуу арцаг байна. Эднээс чинь хүмүүс уран барилдаанд илүү өөрийгөө хурцсан ш тэр одоо манай цахилгаан зөргөө. Цэдэ бол гоё шүү дээ хүмүүс чинь. Тэр олон дөхөлсгөр гоё юу? Цэтэйг тухайд гэх юм бол Улам дүүхэлцээд идэг юм. Салхилаад ирэхээр бас Та ер нь тэгээ салхитай амт шүү дээ бас тэгээ Авд авч байгаа моршил байгаа шүү дээ. дээр алтан цом тэр нөгөө хамаг Монгол ах хоёр ингээ барилж байгаа хгүй юу? Апу ах хоёр үлдсэн тэгсэн чи цэдэ тэн дээр бас дүүхэл зөө. Тав усчлуу. Тавсан. Тий. Уяа таарсан их мөр шиг л байж тээ. за царай дэс дээрээс нь бас ингээд бие авч явж байгаа бас өмсөж байгаа дээл ховц. Ингээ бас цэдогийн чинь бас ингээ фэнүүд нь их нөр юм бичлэг хийгээд жижиг рилүүд оруулчаар бас их харагдах юм. Тэгээд бие ингэж гоё авч явж байна бас Монгол ирэх хүн Монгол бүх хүн бас ямар байд тийм бэ гэдгийг харуулахаар тийм бас одоо цагт барилж байгаа сайхан донж шүү дээ цэдогийн тухайд. Дэмжид ер нь яаж мэдрэгдэх вэ? Тэгэл мэдрэгдэлгүй байх тэ бид ч бүгдээрээ юу гэсэн хэлээд голтоод идэв. Хай май гэж авах шиг. Хай май. Амжилт гэдэг. Амжилт. Ой шүү гэдэг болтой Ой шүү гэдэг шүү дээ. Тэр бол оноос бас сайхан урам авнаа. Тийм бүгдээрээ л нэр сайхан явж байгаа л тэгэл энэ сайхан энэ бүхийн карьер гэдэг юм уу те. Энийг нэг сайхан нэр зэв сайхан дуусгуур болгочих гэсэн л гэж бас боддоо шүү дээ. Тийм. Тэгээд тооцсон тухайд бас үзэгчдийн уухаан төрлөгээр бас айгүй хөглөгдөж барилддаг. Үзэгчд дэмжиж гэх юм бол барилдааных нь ингээд арга барилдан чих ингээд дээшээ өсөө явчихдаг. Гаргаж байгаа нэг хөдөлгөөн. Тэгээд нэг жоохон эхнээсээ жоохон ингээд унжгардуу үзэгч таарах юм бол жоохон тоохорхон унаж байгаа байгаа дэргүй. Жоохон хөглөгдөхгүй юу? Үзэгчдийг жоохон цөөхөн болохоор тэгсгэж үзээл. Пиг дүүрэнгууд нь сэмбэл зээ. Тэгж яах шиг байна те. Би бигц нөө хин хоёрын мөнх хоёрын дунд зогсдог байхгүй. Тэр хоёроос дийлэг авнаа. Тэгэл алга ташин штэ. Тэгэнгүүтэл эхлээл бигц дээр алга ташаал, над дээр алга ташаал, мөгийн дээр алга ташин штэ. Тэгэнгүүтэл бигц тэндээс. Манай сая алга ташилтаар жоохон илүү байсан үг. Хоёр талаас нөгөөдг нь юу гнэ гэж нөгөө таараас ороод. Тэр хоёрын дунд зогсчоос хөгжилтэй байгаа. Нэг нээлтэн дээр Амар сайхан бол сайхан ярьж байгаа. Пэ нэгтэй шүү дээ. Тэгэл ингэхээр яг л цэдэг байлдаг шиг дээ шүү дээ. Хүмүүс яг жоохон хялаагаа том үнэтэй үзэн чи хялаагаад ирэх үед дээр л нэг хүмүүс нэг барьц задрахаар нэг алга ташдаг шүү дээ. Гэтэ би чи болоод байгаа юм чи би чи явуулчих гээд байгаа юм. Тэгээ үзэл хаяхад ирэн тэгэл тэр хүмүүсийн алга ташдаг сэргэлт авч байгаа байхгүй тий. Тэр яг дэрэгдээсээ тэр нэг ингээ уухаан төрлөг те орилоо болгошгорал дэмжээ. Тэр чинь ингээ нэг юунд бол илүү мэдрэгдэж л бол телевизээр үзэж байгаа улсуудаас гадна бид нар ингээ дотор нь байгаа болохоор тэр улсуудын чинь нэг тэр энерги нь хүчтэй мэдрэгдэж байгаа. Дэмжлэг их мэдрэгдсэн л тий. Сая нөө барилдааны үеэр 3 даваа ихтэйд явж исэн чинь манай мөнхөр харцаг тэгжээд шүү дээ. Одоо ингээд над маттай таарчаар ингээд залуучууд баг амар таарчлаа гэд
Мөнхөрд нь харсан таарсан ч өө шиэс эвгүй таарсан би гоё таарсан шүү дээ. Хоорондоо яриад Би хоорондоо яриад ирээд. Нэг одоо манай дээдлийн үеийн ах нар юм шиг лээ. Эд байхад ингээл аймгийн арслангууд ингээ харахаар ихсэлж хардаг хөс доош хараад амаа авахгүй явахаар. Тэгэл жоохон нас ивгээл 30 гараа 40 руу өгөхөд ирсэн. Тэгэл амаа авахгүй л явсан чи ирээсээ бүгд өдөөснө гэдэг. Наргал намайг авчих гэдэг. Дашин одоо Монгол хөр хичээллээд хамгийн их одоо ингээд өөрөөтөө олж авсан үнэт зүйл сэтгэл хөдлөлч юм одоо тэр юм юу вэ? Би нөгөө багын нөгөө бүх тийм одоо 6 залуу залаас дуртай. Тэгэл бөхөө сонсож байхад л хүмүүс хараа жугаар шуугаал явчихна. Одоо яав юу болол явчих. 2-ын даваанаас нь одоо тий хадаа аврах гэж жишээ нь одоо 2-ын даваанд агуусангийн сөхөт 2-ын даваанд шууд орж ирж барилддаг. Тэр мэлийг содон сонсгодог гэж хүүхд тоход. Хостаа хүмүүс тэгэл асуувал хин давч уу гэлөө. Ингээд харахад тэр нэг хүмүүс шуугаал алгацаа шууд 2-ын даваанаас тэр аврагууд тий орж ирж барилддаг бол тий тэр бол их бас сонин. Одоо чинь юу бүртгүүлээг хүн байхгүй. Юугаар бүртгүүлээгүй бол тий одоо өөрөөр бээр ирээгүү л одоо байхгүй. Онлайнаар бүртгүүлээг тэгэл байх. гарч агсаагүй. Тэгэхэд хүүхднаас тэр их юу дурсамжлаас тий. Ихлээр харж идэл нөгөө хүн байдгүй тий. Тэгэл хөдөөч яах нөгөө эдэгэн цаал хөдөөний хүмүүс их хвчлэн араа дугаараад бөхөө сонсон. Тэгчл хүмүүс алгадчаад шүүгээр явчихна. Тийш үү яг 6 залуу цааны үед ч бас ингээд үдчих яхад чинь яг нөгөө начингууд ингээ гараа явчихдаг. Байхгүй маань ингээ гол араас нь ганц нэгээр гарнаа ганц нэгээр цуурж гараад тий. Тэр бас гоё сэтгэл хоногч үлдсэн. Ялангуяа тэр Сүхбаатар орж ирээд үзэгчтэйгээ ингээл ороод ирэхэр чинь тэгэл. Цөмхөө өрөө тий яарж байгаа юм шиг. Тэгэл эвхээгүй нэг гаран дээрээ тогтож байгаа юм ингээл зарж идэг шүү дээ. Интернетээр бүртгүүлдэг байх хугацаанд ч бүгчүүдийн одоо тэр таамаг байдаг л шүү дээ. Тэрэнд боролдох юм болов зарим нэг нь барилдахгүй гэжсэн хүмүүс нь барилдаг. Зарим нэг нь өнчхөр одоо яасан бол гэж хардаг те. Одоо ч за одоо бэртэл гэмтэлтэй хүмүүс өнчгөр үндсэн гэх юм. Чидэн судам харцгаа үндэсний хөөс олж авсан үнэт зүйл юу вэ? Үндэсний спортоос мэдээж одоо бид нэр ямар ир хүн байх вэ те? Ямар аав байх вэ? Нэг сайхан Монгол ир хүн байх байсан. Нэг сайн аав байх байсан те. Энэ олон залуучуудад үлгэр дуурайлттай. Тэг гоё сайхан л бие авч явдаг нийгэмд бас нэг тодорхой хэмжээний бас нэг байр суурь эзлээд явж байгаа спортчууд манай үндэсний спортч. Тэр утгаараа ерөнхийдөө нэг үлгэр дуурайлал үзүүлсэн. Тийм сайхан ир хүн байх юмсан л гэж боддог. Тэр юугч өмжлөгч одоо үндэсний спорт маань биднэрт өгч шүү дээ. Тэгээ даруухан байхыг биднэрт бүхэл зааж шүү дээ ер нь. Омглон сакс үеийг бол тийм үе байж шүү дээ. Тийм үе байсан. Тэр үеийг бол тэгэл бэлтгэлээр л давж унжээж л ер нь дэрийг дундуур нь ойлгуулж биднэрт ойлгуулж байгаа юм чи тий. Тэгж л энэ үндэсний спортоор л хөнгөцсөн дээ ер нь тий. Тэгж л боддоо шүү дээ. За жижигүүдийн баасангаа харцгаа үед. Бодгоч амар байгаа юм шиг. Бодож байгаа ямар амар асуу. Нэг огшоо Өгсөн шүү дээ. Жижигүүдийн Арамд шүү дээ. Том хүмүүс ер нь арамд нэс дээ. За хөтлөгчд үгээл цаг. Бүгд өөр нэг би нэг анх аймагт чөлөөт хийгээл айдаал тэгээл тэг юу тэмцэл явах болчтой. Ерөөсөө тэмцэлээр бараг гарч үзээгүй шууд тэмцэл бэлтэлжээгүй Хамраг жамжаг. Бүхэл ямар байдгийг бараг мэдэхгүй зүйлээ ямар байдгийг бараг мэдгүй. Тэр тэмцэлээр гараад шүгэл мүгэл бол бараг сонсохдохгүй шууд байгаа шүү дээ. Тэгээ тэмцэл явах болтол явчихдаг байхгүй юу? Эрдэнэттэй хаа. Дарууч дуусаа оргуулад. Гэсэн чи бүүгийн чинь ийм жоохон юм турхайдуу тэгэл хамаг булчин ингээ ярзаасан амар амт жинд орох гэж байж идэв. Өсвөр залууч дээл хэмжээ шүү. Өсвөр 17 8-тай л байсан баг. Тэр мөрөн яг ийм их үл юм байна тий. Энээсээ турхай амар л юм байгаа шүү дээ. Турхай мөр Амар булчин гараад ирсэн. Мөр зөрн ингээд ерөөсөө ингээд бүх булчин гарцсан. Би тийм үг тараач гэсэн юм чи. Фүү тэр ямар амар үг вэ гэж. Тэр зогсоод уу. Тэгэл мандаа зандатаар ороо суглаан моглоод тал гарахаар нэгдүгээр төрөлтөд таацсан би. Оо хоёр уу. бас яаж нэг нэг хараад ирсэн. Таацсан би. Айц. Тэр гараад барилтлаа. Яагаад чард гараад ерөөсөө шууд байхгүй ингэж эргүүлээл. Толгой эргүүл. 10 байлаа. Тэгэл дорн янзлж байгаа шүү. Дор яслаа. Буугаад ирсэн чи манай багш зүгээрээ минь хүн ахч насаараа барилт. Үг тийм үг. Бас насаараа барилт зүг дуу бийгөө гэдэгсэн. Бүгэ. Тэгэд хитээс биш насаараа барил. 17 мод. 17 сая одоо хүртэл. Би 16 та бүгэ 17 та. Анхны 90 оноос дааш орж ирсэн юм тест. Би ч бол Тэр 2010 оны увсад болсон үндэсний улсын оргоор би анх очсон байхгүй.
Тэгээд очсон чинь нөө түргэний инх хоёр очив шүү дээ. Аймгийн арслан цолтой. Тэгээд пүрүүгаар Шинэ арслан болсон байсан. өдрөж аймгийн цолтой. Аймгийн начин байсан. Ингээ харцаг байлуу? Очив байсан. Аймгийн начин байсан бах тий 10 он. Тэгсэн би ч нөө нэг доод наснд барилцсан 94 93 гэж барилцсан. Эдгээр чи 92 91 гэж барилдахгүй. Энэ эдийг л хараад байгаа. Нөгөө эдийг юу ч харахгүй. Яг хоо тэг дунд нь барилдаал холилдол яваад байгаа. Энэ эдийг чи хараа шүтчихэж байгаа юм чи. Ийм юм Болох юм уу? Тэр чи бүр аав. 92 оныхоо. Бүр шүтцсэн бүр. Би бүх болох юм уу гээл умсаас идэж байгаа. Насаараа байлцсан. Юу нөгөө насаараа байлцсан. Сумраад нь хэд төрүүлсэн байсан одоо бүр барилд чи арай л нилээд олон л дуулдаад байсан. Энэ гэхдээ манай энэ ч бас нөө Аймгийн арсан цолтой хүн барилд гарч. насан нооттой шүү. Манай төрсөн их чинь төмөн цэцэг чи манай нөгөө анги багхгүй юу? Нөгөө за. Тэгээ бүрүүгээр чи төмөн цэцгээс 2 дүү. Тэгсэр нэг анги гэж байгаа юм. Би бас ихэрийн бодог жадаа байна. Тэр пүги чи барилдаа амар. Тэд чи зүгээр салтаад шийдсэл юм байгаа юм чи. Салтаад шийдээ халбах шийдээ. Араар нь мордож аяж шийдээ. За энэ цэнэгнээсээ ууцгаар манайха. Найста гоо сайхны бэлтэн. Дашин хоёрыг одоо уугаад хэрэггүй юм шиг л хэлээ. Дашмог хоёр бол гоо сайхандаа ирэхгүй дархлаагаа дэвдээ. Энэ сая би цээдүүд ингээ өсчдөг шүү дээ. Миний ах хэргэлж гээ. Мөхөрд нь арцсан тухайх юм бол одоо сайхан араамтай, аралтай, жацтай бус төгшүүдээс давмгаалах давуу тал бол зөндөө. Ер нь барилдаан дунд өндөр бахын сул тал ерөнхийдөө яаж мэдрэгдэж байна ер нь. Юун дээр Жолтол жоохон байж штэ бас. аа. Одоо нэг хүч гаргахад чи нэг Батүлзэн мүзэг чи ингээл яг дээрээс нь ингээд татгаад бол барахгүй штэ. Тэг доогор нь орох хэр тэр чинь өөрөө барилдсан учраас ингээд нэг жоохон суухаар доогор нь орж одоо мөрөөл хийхгүй бол ер нь аливаа юмыг шудат юмэгч өрөн дээр өргөжл гаргадаг штэ. Тэгэл яг тиймэрхүү асуудлаас үүсэл нэг жоохон амхан байсан бол Хүч тэгээд угаасаа эсрэгээрээ өөр юм хүсэх юм да гэж байна. Залгооноос бас ингээд бяргалцаад ингээд даралцыг гэхээр зэрэг бас юу яадаг бах тий. Тэг ингээд нэг одоо өөрийнхөө байгаа төвшнгээс дахиад нэг жоохон доошоо орчууд илүү дарах гэдэг байгаа байхгүй юу? Тэр мөгийн болохоор мөгийн барилдаа харахаар дандаа хүмүүс ер нь эзлүүлж эхлэдэг байгаа шүү дээ ер нь тий. нэг төвшин ингээл эхлэх гээл яг ингээл тэгш эхлэх юм. өөрөө харцгийг явахаар нөгөө Ийм хүмүүс нөгөө хүмүүс гарч ирж байна. Нөгөө хүн чинь наачист бүр хараг ороогоод барьчлаа. Бараг могоо шиг ороочлаа. Алсын шуудагнаас бүр тэр араас хонгоноос бариад байж тээ гэл ингээд гомдол. Тэгээд эхлээл тэгэл нэг тэмцэлдэж байгаа нэг тэгш эхлэх гэж үзэн сүүлдээ бүр залхаад за гэж барилданы талаар чиний барилдгэр барилдаан болгон дээр би чинь баг доогуур оруулж дандаа өөртөө хэцүү байдалтай эхэлж байгаа шүү дээ. Тэрнээс наан чи ерөөсөө үзэгчтэй бараг залхаагаад эхлэхгүй байгаа. Энийг хэдүүлээ авч хэлэлцээд нэг өөргөн барьд юм уу? Жохон багсах боломж байна. Одоо нэг яг барилсан эхлэл дээр ерөөсөө ингээд тэмцэлтэд эхэлдэггүй бас барилдаантай бөхчүүд бол байгаа шүү дээ. Зөндөө. Тэр мөгийн эсрэгээр нөгөө угаасаа тэгж даруулж ихсээр бол баг сурчиж байгаа юм шүү ер нь тий. Харин одоо тэгээ нөгөөдгний эвгүй биш. Эвтэйг эхэлдэг болчиход байна шүү дээ. баг яг мөр тэгшхэн болгоно өөрт юу санагдаад. Тэрэндээ өөр хэвшчээд. Тэгээ ер нь бол тэгэж эхлээл ер нь дандаа одоо унж байгаа шүү дээ. Одоо жижиг үетэй хүмүүсийн хувьд яг ингээ зоолохоор бас одоо мөнхөрд нэг жоохон чууд намхан байсан бол гэж бодож байгаа шүү дээ. Бодож ирж шүү дээ. Бидний хувьд нэг 5 санти өндөр байсан бол сэгэл татаад байх ус гэж боддоо шүү дээ бас. Ер нь ингээ зоолгоод ийм том хүмүүстэй зоолохорч нэр барьсангаа авч байгаа шиг ингээ төвчдөг байхгүй яг үнэ мэдрэмт тийм бид нар нөгөөдөө өөрлөг ингээ татаа авчин. Тэгээд тэр хүн чинь ингээ яг ингээ барингууд аваа босглоор баг үлмэдж байгаа шүү дээ. Яасан юм дээр. Тэгэхээр заа 5 10 сая өндөр байсан бол өөрийнхөө сэгэл татах юм сугаана бодоод. Тэр чинь яг нөгөө нэг одоо нэг тийм яг үнсэн үгүй спортод дундаж өндөр гэж байгаа даа шүү дээ. Тий 85 тонн бол ер нь ямар ч барилдаа хийж болохоор байгаа байхгүй. Би одоо учиргүй хөлмөлд яваал тэгээд хахаар бас хүнд бол дорхноо баригдсан шүү дээ. Нэг яваад аваад авахгүй тэгэл унна гэсэн үг шүү дээ. Тэр чигээр урагш байгаа. Намхан байхын даваа талаа яриул. Намхан байхын даваа тал бол яг одоо хүний ялангуяа том хүмүүстэй барилдахад их төхөм шүү дээ. За одоо доогуур үрнэгээд одоо энэ талд явлаа гэхэд зэрэгээ татчих та аль энэ талд дагаа очих нөгөө хүн ч тонгоож барьж явтлаас зай биш. Тэр хоорд сав гэдэг. Тэгээ одоо нөгөө өөрийнхөө дутууг одоо өндөр арамтай хүмүүстээ даруул одоо богинохон намхан хүмүүс юм тий.
Айлуулах тэрийг нөхөж хурдаараа идэл тесрэлт хурд хоёроор нөхөж барилдъя гэсэн тийм л. Одоо та бол одоо нөхөж барилдаад бид нар одоо яаж барилдах юм? Намгуу хүмүүстэй Хасч барилдах. Ухарж. Тэгээд яг бодохоор тэгж яг тэгээд аль алиндаа давуу тал болон сул тал байгаа. Байгаа. Аливаа юм хоёр талтай юм чинь. Жижиг хүмүүс бол тэгээд бол нэг гიშг талдаад бас дутаад ундах тал байгаа шүү. Том хүмүүс төр нэг хөөж явж идэл нэг гიშглаараа нэг богиндоод ч юм уу. Одоо ялангуяа тэр нэг барьсан годог үе байл шүү дээ. За тэгэхэд чинь жинхэнэ том жижиг ялгаа гарна шүү дээ. Би ингээ барьсан хор за одоо сураа шүү дээ. Сурж залначаа. Сураа тэр ерөнхийлөгчийн замаар 3 дээр тунаад. Тэгсэн шааш чи мидлэр өгч дээ. Яндаа гэж бодохор юу яндаа тэр чинь гар хөрөхгүй. Ингээл аваад бүргээд авахаар хажууд нь гарчаад тий ард нь гарчлаа. Ингээ авахаар яг хажуудаар гарч байгаа юм шиг гоён дээр нь ингээд. Тэгээ өө ича бараг ард гарчлаа штэ гэдэг. Тэгээ яг урдаас ингээ авах дөнгөж мөчгөн өгөөл тавихад нөөх сар гэдэг авч байгаа. За тэгээ өөрөө сонгож ав дээр ичээ гинэ. Амар эс шүү дээ. Юу бараг тэр суграад нэг тэгж унчаад бүдүвгээ явж тий. Хүмүүс харж байгаа юм чи басандаа гэл ховцоо очоод ховцоос олж юмсүүл эрт ирэхэд бараг тэргээ санахгүй шахам тийм байсан. Тэгээ маргааш очвол тарихтаа их зайлуулжээ. Савуулт. яг илүү барьц авч эхэлдэг баскагийн тэр үнэн л дээ. Одоо биш барилдаад ингэж явахаар доогоор орж ирээ авчдаг. Тэгээ эн чинь нэг олон фэнти юм болохоор Бараг илүү дарж авчаа эхлүүлэх гэдэг би авахгүй тэгэн гот өгөхгүй ангууд нь өөдөгч нь намаагаа хараагаад байдаг. Өгөөж яаш яа болгоо маскаж юм зүг бариад Ихлээч гэдэг хас гэдэг. Ташарсгийн тухайд хүүхэд ахуй насандаа бүхөөрөлдөж эхлээд хүүхэд болгон мөрөөдөлтэй цол хэрэгэм хүртэн төрийн баяр наадам төрүүлнэ гэсэн зорилготой явж байгаа. Ташарсгийн хүүхэд байгаад мөрөөдөл юу вэ? Эхлээд бол мөрөөдөл болохоор нөгөө мөрцтэй тийм цэрэг цагдаагийн хүн болох юмсан гэсэн жоохон мөрөөдөл байсан. Тэгээ сүүлдээ ер нь манай үеийнхний 90-ад оныхны гол одоо бөхрөө оруулсан л одоо 6 залуу за нэг үеэлэрээс бүр их төлхөө оруулсан. Тэгээд орон нутгтаа яг аймгийнхаа ургаар барилдаж байгаа л тэгэл хотод ирээл жинхэнэ одоо нөгөө хүчин басны сумын зануудын барилдаа амжилт үзүүлээд тохор чинь бас нэг спортер хичээснийг нэг аль зэгт хүртэл явд юм бол тэгээ нэг хичээлээ үзэхсэн. Тэргээ үзчихсэн. Мөрөөдөлтэй. Тэрөөр үзээл. Одоо бол манай үндэсний хүчин бол нэг үеэ бодох юм бол бүр мэрэгжлийн бүр мундаг төвчнийг болчихлоо шүү дээ одоо. Хоёр чиг сайн бияха бичлэг үздэг ус. Одоо бол нэг хүндээ унсан үндээ бол ахаа тэр мэхэндээ баргалж дахиад унсан чих тэр мөхөр ямар ч унахгүй байгаа. Өөр мэхэнд нь л унах. Тэгэхээр яг унчаал те давчаад унчаал орж ирээ нэг утсаа үцгэр хүмүүс баргал тоглоом тоглоод байгаа гэж хардаг те. Эсэнд нэг барилсан барилтаа нэг хураагаа юун дээр нь алдчих гэдэг л ерөнхийд харж байгаа шүү дээ. Тэгээ нэг алдарт 6 залуу заанаас их юм бол хоёртой нь одоо миний хувьд бол шаацтай барилдаад үтцсэн. Одоо чинь өшгөө аврахтай чинь залуу барилдаанд нэг таарад үтцсэн. Гамд арслантай их чинь одоо улсын баяранд нэг таараа барилдаад үтцсэн. Их жишээ нь явсны Эртний хүн бэр гэж. Тэр бас түрүүн даш бас яриад байсан одоо Бенедик тоглоом тоглож байгаа шүү нөхдөд бас байгаа шиг байна. PUBG тоглоод магнач PUBG тоглож байгаа ирэхэд зам авцгаа гэдэг. Манай нөгөө бүрнээ аваргын улсын наадмын анх төрүүлчихэд насаан тооцоолоод нөгөө нэг том үний юу бодсон тэр гоё тэр гоё те. Ер нь альва юм чинь ингээл үнэхээр бол дараагийн 12 багаар уршилчих гэдгийг жишээ те. Тэгээ бас нөгөө сонин тэрийг сонсоод би бас гоё санагдчихсэн надаа. Оюун бол тэрийг бодвол бас нэг шантармаар шүү дээ. 20 21-тэй. Би ч яг 20-той залуу тэгж байгаа боцсон. Харцаг болсон. Манай үеийн хөтэ зуг улсын зал авч байгаа шүү дээ. Тий, тэгэхэр чинь л жил онжоо шүү дээ. Хизээ би бөхөөрч нэг эцэг хийгээ баярлуулах хизээ улсын зал авах юм болоо. эрхмээ аваргаар бодохоор юм. Шантармаар шүү дээ. Тэгэл тий, эрхмээ ургаар бодохоор одоо тэгээд 13 онд гэдэг чинь. Одоо санжаах бүрдөөг өдөр чи яг 31-тэй 32-тэй улсын наадам төрүүлж байгаа. Тэгээ тэр мэрийг бодохоор бол бас болоогүй тий. Тайвшрах ч юу бах вэ? Тэр оюун болдоос жоохон амар санагдж байгаа. Тэгээ тэр үед ч юм бол тийм бодолтой. Одоо ч юм болохоор өөр бодолтой болчих. өөр бодолтой тий. Нэг ингээд бүх хүн яг эд барилж байгаа залуу насны дээрээ тий. Хитрхи их юмыг одоо хүн дээр хүлээж авах юм уу? Эсвэл одоо үеийн залуучуудын том амжилт гаргахад за хол санагддаг ч юм уу? Тэр бодлыг бол авч явах хэрэгтэй гэж боддог шүү дээ. Тий. Тэр бол нөгөө айдсан дараа өөрийгөө айдас дээрээс нь нөгөө нэг ёстой баригдмал байдалд оруулаад байгаа байхгүй юу? Хайцлаад байгаа байхгүй юу? Тэр хүн төрүүлжээвэл чиний хажууд амжилт байна гэсэн үг байхгүй юу?
Одоо л нэг барилдад сурах гэдэг энэ гэдэг шиг тэгээ багаагаар хөгжөөл одоо алдаага засаал яваад байна. Манай Баскагийн хариулт бол бас арай л өөр шүү. Багш болцсон үн чи бас нэг өөр ярьж шүү дээ. Баскагийн янгууд нь ер нь гараад одоо бас Баскагаас бас тий зөвлөгөө авъя гэж бодож штэ. Баскос багш болоод эхлээд хэдэн сар болчлоо. Найдаас ингээд асуухад одоо бүхий спортын амжилт гэдэг юм бол ер нь одоо ингээд нэг хорон зур ингээд болоод өнгөрдөг. За уртудаа хадгалж чадсангууд нь том авраг гарслангууд болдог тий. Тэг ингээд бодохоор энэ амжилтыг гаргаж болдог. Яаж ингээд уртудаа чид ингэж барих вэ гэж боддог ширнэ. Ер нь улсын цол авах бол яг бэлтгэлийн сайнаар авна. Цаашдаа тэрийг уртудаа хадгалъя. Яг олон жил энэ төвшөнд барьж барилдъя гэвэл хувь хүний сахилгад спорт гэдэг чинь залуу насных хэдий одоо биднээс ингээл 20 хэд 30 гартлаа дөнгөж 30 гарах хүртлээ нэг оргил үе хүнд нэг нэг сайнтай нэг 3 жил 2-оос 3 жил байд юм дөө. Ер нь 10 жил тий. Тэгэхэд тэр хугацаанд яг өөрийгөө дайчлаад яг оргил үе ингээд бас нэг жоохон хивээгээ буураад ирдэг шүү дээ бас нэг. Тэр үед л өөрийгөө орхиж болохгүй. Яг өөрийнхөө хийж исэн юмаа хийн. Тэр төвчнээс дээшлүүлэх. Яагаад гэвэл тэр чинь нөгөө хувь хүний спортоор хичээлж өөрийгөө ер нь тулаанд бэлэн байлгаж байгаа хүн чинь сахилгууд зайтай байж дараа байхгүй тий. Тийм учраас одоо хүн бүрд амжилт үе даалганы ээлжтэй байгаа. Гол нь өөртөө идэг гэж хэлмээрээ. Тэгээд үеийнхээ анхнараас одоо өссөн цолондоо хүрч чадаагүй бүхгүй хэнийг нэрлэх вэ юм? Юу? Манай сайн баяр зам. Аа. Бол бүхий хувьд бол амар бүх штэ. Тэр нарийн мэдрэмжтэй тэрийн гарын ажиллагаа эднэр. Би бол сайнахыг нэг үзүр төрөнд үлдчих болов гэж боддог байсан. Наадмын бэлтгэл дээр тэр бэлтгэлийг тааруулж байгаа эднэр. Сайнахт бол авах юм маш зөндөө олон сайжртай гоё. Флөтөж мундаг байлдаг маань тий. Тэгээд наадмаар өөрийгөө айгүй гоё бэлдэж орж ирдэг. Тэгэл хангаа чинь яг хангаа аврах чинь Наад орныг тий. юу цагаасараа үзүүрлэлцэн идэл өстой гал шиг гарч ирж байлаа шүү дээ. Тэр үед чинь сайнах чинь дөрөвдөр нуграал Хотгоцчихсэн тий. хутгаал сан дахимдаал тавьчих шүү дээ. Дашарцсан тухайд 2 мундаг хөх байна. Манай Алтайг начны ч одоо усад 3 4 удаа 4 давтсан. Хамгийн сүүлийн нэг мегур цэрэн зантай барьц сонголтоод яхад би 10 жилийн хөхт. Гэхдээ одоо хүүцээс хөхтөр үзээс уучлаа. Тэгээд мегур цэрэн зан ихлэ барьц сонгоод тайм хийж явж байгаад унцдаг юм аа гэх. Тэгээд ингээд нотгоос начин яачдаг гээл. Тэгээд одоо ахаа гарч ирсэн сүлд явж өөртөө онж болоод Цог одоо тий. тэгэл одоо манай пүрүүж харцаагаар бас л 6 даваал 7-гийн онд мөнгө ходарсан тэгэл. би Пүүжихаар нэг загнуулаад ээшээ Төв аймагт мөнгө таврах хахаа аврах хоёрын хөтрийн баатрын наадам гэдэг болохгүй юу. Тэгээд дөрвийн даваанд Пүүжихтаа таарчлаа. Нуграад. Тэгээд бид хоёр таарсан. Пүүжих 3 дээр нэг нөхөртэй амар удаа хамгийн сүүлд давалцаал тэгээд шууд дөрөнд өгөлч байхгүй юу. Тэгээд би ч нөө жоох хөөхт багш нар чи ингээ хүн амтнаас ингээд авч болохгүй шүү надад чинь дараа яг чамайг сайн багч чинь нөгөө өөрөө аавн гуугаад сайн багч барилдуулдаг шүү гэдэхгүй. Пүүжих гарч ирэнгүүт тас ол бахан чи юу хахан суларчлаа гэдэг. Оо яхаа барилдчих гэсэн. Над руу гарсан. Чи тэнийг юм уу би чамд юу гэдэг байгаа юм. Чи давгээд ачиж давдаггүй. Тэр манай пүүч харцагч ер нь тийм жижигхэн тийм намхан юм биш шүү дээ. 86 лот шүү дээ бас өндөр нь. Амар том үргэлж. Тий өндөр шүү дээ. Тий. Том өндөр шүү дээ. Надаас өндөр. Багтч өдөр ингэж орж ирээл. Надаас өндөр том 86. Одоо би ч 82 3 гэж бодох чинь 86 лот бүр. Өндөр шүү дээ. Тэгээ тэрүүгээрээ. Тэгээ толгоо молгоо тий. Том шүү дээ тий. За миний хувьд болохоор нөө яг хүссэн хэмжээнд одоо юу гэдэг нь ард түмний хүлээлтэнд очоогүй бүх гэвэл одоо Санжаа Адам Бабрах. Бас нэг биш нилээд төрүүлэх байсан баг тий. Тэгж боддог та. Одоо ганц мөгөө шилтгэр нь бүгд л Монголын ард түмэн хүлээж ийсэн тий. Тий хүлээжсэн хүн болгоно л. Гэхдээ ер нь бас ард түмний нэг бэлэгдэл юм уу? Нэг одоо амны бэлгээс аштын бэлэг гэдэг шиг. Аврагуулна гэсэрэг л аврагуулдаг тий ард түмэн. Юу намны бэлгээр шүү тий. Тий. Санжаа аврах гэдэг тэр 11 он мөн цаасараар төрүүлдэг заан болж исэн жил мэлээ төрүүлээ явцсан бол 16 зогсохгүй шүү дээ. Зогсохгүй болно төрүүлэх гэсэн.
Тэр нөгөө заам дээр нэг хитэн жил удаад бас жоохон сэтгэл зүйч гэсэн яас нөлөөсөн болов Жохоо тий. орой төрүүлсэн баг. Тэгэл хүн хүний л тий Аа. замнал хувь заяа гэдэг зүйл. Одоо энэ нөгөө заалны барилдаа худалчуун дор 3 өдөр дараалал Улс аймаг болж штэ одоо нэг үед бол тий барилдаа их болдог бол тэр сумын 100 жил гэл яг санжи авраг яг бүх одоо нэг заалын барилдаа тэгж их олон болдгоо үед чинь баг 30 гаруй төрүүлсэн байгаа штэ. Одооных шиг би бол хүмүүст хэлээд байгаа. Одооных шиг юм барилдан баг зүгээр наадан 100 төрүүлсэн. Ингэж олон болдог байсан юм Тий тий. ингэж болдог зүгээр санжи авраг болчих. Улсын Тэгэл аймаг мундаг мундаг тэр нэгээс 2 болвол их юм байсан шүү дээ. Бид барилжээс дуудна гал 50 60 ч юм Аймаг зэрэг нар Тэгтэл яг тийм үед чинь дараалан 5 байдаг үлээ 8 байдаг үлээ. Санжаа урах чинь аймаг зэрэг Улс аймаг бүгднийг ингэ. завсаргуу түрүүг Цаасраар би соёлын нь 2 өдөр дараалал төрүүлжсэн баг. мөнхөөсгөө дээр Тэгээ санжаа аваад барилдааг одоо харахаар одоо яаж вэ? Гац ингэж дарж барьж аваачаад хөлөө дэглүүл дараа явчих чинь юус ингээл хоёр. Хэмжээ нь бол нэг дархаа аврах тий. зар болсон шүү дээ. Тэгж л бод. Доног шиг заалаагүй барилаа ингэ өдөрт 2 улс аймаг ингэж бүхэн өргөнд одоо харьцан улс аймаг их олон болдог болсон тий. Энэ шиг би зүгээр захын наадлан дэгээр 100 төрүүлсэн санжаа авах. Тэгэж бүх цойтой. Тэгээ бас 100 бол амар явдаг гэсэн шүү. Санжаах. Джип сервисээс Машин өслөө. машин хөлслөл Жолоочтой гараад өгсөн. нэг Сүхбаатарт байжсэн чинь Пүрөдөгөх өдрүүд яасан гэдэг лээ. Тэгсэн чинь өөр ангад маргаж өглөө нэрсэн байдаг ч байсан гэлөө. жолоочтой болохоор асуудалгүй яваад тий. Шинжэнгөө дахиад ирдэг тийм. Манай гурван гарч гисэн одоо тэгж штэ 100. Би жолооч хийн. Наадах чинь барих найдваргүй. 2 3 шунууд арай ичтэй. За бол чи хоолд би вэрэгээл тэгээд наадах чинь санж авах шиг явж байгаа шүү. Өөр ангаад л ганц нэг наадамдаар хид хид наадамдаар таарчаад байгаа шүү дээ. Өглөө бүх ирсэн. Гайхаад хотоос ирлээ гэсэн тий. Нөгөө тоглолт хийж байгаа хүмүүс шиг өнөөдрийн тоглол маргааш тий. Ер нь тэгэл ажиллаа олсон маань чи тэгж байгаа шүү дээ тий. Яг 100-ны хувьд бол ер нь тэгээд тэгж явж байгаа маа. Тойроод барилдах гоё тий. Гоё тэгээд бас үзэгч төмөж гисэн Сумдын ойж гоё шүү дээ. бүхэн өргөнд ирж үзэж чадахгүй зөндөө олон сум орон нутгийн үзэгчд байгаа. Тэгээ бид хэдий чинь хараад баярлаж хөөрөөд тэгээ гэр орноор оруулж хоол цай идүүлээд тэгээд бүхэн хайр инэрлийг ер нь тэгэл хөдөө гадаа явах мундаг хүртэж шүү ер нь тий бид. Өө өстой. Илүү мэдэрч байгаа юм да. 100 нэг наадамдаар таарах юм бол маргааш нь дахиад ойрхон наадамд найдвартай таарна гэсэн үг өдрөө. Бат шүү дээ. Одоо тэгэл нэг Сэтгэл байж байгаа гэдэг. улс тугасны гэл одоо барилдаа маань энд юмд одоо орон нутгуудад болж байна тий. Тэгээ би чинь улс тугасанд бас их бэлгшээлтэй тэр барилдаанд өөр нэг хотын нэг 3 өндөрлөг байх төрүүлсэн болоо шүү дээ. Тэгээд одоо цагаан сар барилдаанууд чинь энд барилдаан болж байна. Ганц нэгд нь очиж барилдаад ингээ болоод байна л та. Тэгэхээр болохоор би одоо тэнд очиж барилдах нэгдүгээр яг энэ болох миний нөгөө хийж байгаа ажлын үүрэг байхгүй. Би бол тий. Тэгээ тэр нутаг усанд тэр суманд очих чинь тэр нутгийнх нь одоо биднес би бол одоо Эрдэнэтлээд байнга очдог учраас Эрдэнэтлээд очиод барилдаж юус болно гэж манаа дааш ирсэн юм ингэж ирсэн юм. Жишээ нь одоо ингээ зулбаа харцгаж чинь манай Эрдэнэтлээд очиж барилд гарч энэ Баянгарын энэ хотод ингэж барилдаг энэ ч шалуур байхгүй. Тэгээ тэр шиг энд очиод барилдаад байвал барилдаад байж болохоор л үгүй болохоор хинад улсын цэлтөх одоо ингэж яагаад яваад байдаг юм бэ те. Зарим хэсэг бүлэг Зарим нэг нь бас тэгэж бодоод би болохоор дотроо шал өөр эсрэгээр бодоод энэ бол ард түмний зэнгүүлж байгаа би хийдэг ажлаа л хийж. үүрэг штэ бас Үргээ биелүүлж байна. Одоо заалан ч гэсэн ингээл сайн барилдаад сайн одоо бэлтгэлээ сайн хийхгүй л энэ чинь бэлтгэл хийж байгаа ч байгаа бүгчүүд хувьд бол ажил. Бидээс нэгэл ажиллаа муу хийгээд ах юм бол тэгэл цалингаа авдаг байж. тий тэрүүнтэй дэжлэг нь бол зааландаа муу гэрдээ тавьдаг. Амжи шүү 3-аас. Дахаа хэлж байгаа болов. 3-аас гэсэн шүү дээ. Баасгүй харцсан тохиод түрүүний асуултанд харалт тавьчихвал. За одоо тэгээд бүр дээд үе яхнараасаа гэвэл улсын золонд яг нэг сансан золондоо хүрээгүй гэж боддог хүн гэвэл миний хувьд бол Ганбаатарслан байна. Бас бэртэл гэмтэл аваад нэлээ авч явах нэг төрүүлсэн. Тэгээ би бас нэг авраг болчих хэмжээний хүн гэж харддаг байсан. Дуу хоёр ахс байна. Заалны барилдаа чинь дараалан төрүүлээд бөхөөргөн ч нөгөө хамгийн амар өндөр шагналтай барилдаанд төрүүлээ. Тэр монны эсийн барилдаанд төрүүлж. Би ер нь бас тэгж боддог байсан аймгийн золмол аваагүй дуухыг улсын зан Би бас тэгж боддог гэсэн шүү дээ. Энэ хүн заал болохоор юм. Би дуу ахтаа нэг сумын зам бас л өөрөө нэг сумын заманд нэг төрүүлж мөрөвцөл байсан үү шүү дээ. Тэгэл дуу ахтаа нэг таарлаа бас тухайд ингээд дуу ахаж бас ингээд зааланд гарах нь бас ингээд ховор болчихсон үеихгүй. Тэгсэн чи юу яах вэ? Давхар золгож байгаагүй нэг сонио шахад татгаж ингээд өргөдөж ингээд тавьчих яваад гэж шүү дээ. За манай чи одоо зочин харцаа. зочин гэтлэгч. За зочин хөтлөгчийн тухайд хэнийг эргээд бодож байна? Би бол дуу тэр начинта
улсын наадмаар барилжсэн тож жоохон тэгээд олон жил 4-3 доо унаалсан. Бас нэг сайхан заа булчих юм болов уу гэдэг. Тэр нь дуу начин арай нэг бас цолон тон арай багтсан юм болов шүү дээ. За нэвтрүүлгээ хөшөлтөө болох үүднээс бид 6 тоглоом тоглох гэж байна. Тэгээд та бүхэн өөрийнхөө бодож байгаа энэ 6 хүмүүсээсээ сонгоод нэрсээ бичээд харуулах юм байна. Хамгийн олон санал авсан хүнээс хариулт авах юм байна шүү. Гомдохгүй зү байна. Чи хуулах гэдэг. Гомдохгүй зү. За эхний асуулт хамгийн паян ихтэй бүх ким бэ? Бид 6-аас. Тодорхой шүү дээ. Ямар эвгүй асуулт шүү. Хариулт нь орог өөрөө мэдээд авах шиг юм. Өөрөө мэдгүй. Хариулахгүй болох уу? За бичсэн манайхаа. Алсан. За 1 2 3 би хэлгий. Оо 5-1-тэй шүү. За цаасаа одоо тэгээд паянгийн асан да. Яагаад ингэж паян маянд орцоод яваа? Паян гэхээсээ илүү сонирхолтой Ярьсаа байгаа дөрөөс хүмүүсийн сэтгэлд одоо юм хийх ажил. юм үлдээсэн юм шүү. Намайг ярьсаар бол Баяндаг баянтай болох ч юм бэ. Нэг түүг ярихад өчтөр би бүгээрөө холбогдоод за андаа нөгөө нэг юу гэж хоёлаа хөтлөхөр болсон шүү. Чи нөгөө ногоон дээл хүмүүс болохгүй бүгийг нэг хамаг гой дээрээ тавиад ирсэн чи яг энэ хөшний метрадаар манай хүн дээд игээд өмсөн тэр л санаад орж тэгээд ямарсан өнөөдөр бас үзэгчтэй хүндэд тэр ногоон дээлийн солиудаад ирсэн байгаа. Сольсон шүү гэдэг. санаагүй энэ хөшгний энэ цууж үлдсэн. Анзаарсан ч хөө. Юу яа чи зураг дараатахыг бол. Тэгээд Би чахаж байгаа явахсан юм байна. Ингээд зураг дараулсан чинь гэртээр харсан чинь намайг тавьсан мэт юм байсан. За ингээд ерөөс угаасаа хамгийн наадлын баян гэвэл ингээд 24 цаг л болж байгаа. Зөв түнэ битгээс мөр гэж юм. Пүүг ерөөсө хошин шогийн тоглолт яах юм бол ерөөсө пүүг гараа зогсоош гэдэг байгаа шүү дээ. Өөр ямар ч үйлдэл хийдэггүй. Маска бүгээр тухайд юм бол хөгжилтэй баянтай зүйлүүд бол зөндөл Өө байгаа. Манай бүгждэгтэй юу ч бас их хөгжүүлтэй их мааз хүн шүү дээ. Илэг татаагаал явж байсан хүмүүс ш. Нөө хүмүүсийн ондгоо хийлтийг амар дахан тий. Тэ. зодоор даана гэж. Багад одны зодоор даана гэж ярьдаг байсан шүү дээ. За дараагийн асуулт. Энэ 6 дундаасаа хамгийн эдэмхийн ер нь хэнийг гэж бодож байна? Ойлгомжтой. Ойлгомжтой. Ч одоо яас. Хамт идж байгаагүй хүмүүс байдаг. Ардам мэдж байгаа өгш өөр гэвч. Тэ. Тодорхой шүү. Подкастаар ер нь мэдүүлт. Саад хэлэхгүй. За анхаар. За хин Дааш Виктор 2-2 болсон. Юу 2-2 Би дашижаас магшилттэй болгоно зөхөө гэж удаад биссэн. Зүлийн өдөр золбог идж байгааг л хараад байгаа шүү дээ. Байнгын юм. Асуулт гар яваад байгаа чи. Загнуулаастай ер нь яваад байгаа. За нэг асуулт. За даш тэгээд бас манч ногс хийдэг гэж бодсон. Ууш нэрэ манайс яриа бага юм гэж. Дашийн нутагт ч нэг тэм иддэг юм байдаг гэсэн шүү дээ. Байсан гэсэн. Тэгж бодоод хариулчлаа за. Дашиг ер нь ядаж ботго. Тэмээ идэх нутгийн хүн тэгээд намайг тэгээ бичих гэж би чи одоо юу гэдэг гэдэг. Танаа баян горлож одоо нэмэнэс том юм байна уу? Байхгүй шүү дээ. Сарлаг шиг тэмээс жижиг. Шар нь бол ер нь өхөн шүү дээ. Шар марын махан Чамаа яагаад хүмүүс нэвтрүүлэг хийгээд хийдгээд ойлгочоо. Гэхдээ ер нь л ойлгохгүй гэж тэгээд нэвтрүүлэл дээр чинь Байгаль хийж байгаа. харуулж штэ тэгээд одоо. Ер нь тэгээ манай бүгчүүдийг нэг талдаа ажиллаж байгаад нөгөө талаараа асууж байгаа байхгүй. манай бүгчүүдийг их иддэг гэж хүмүүс ер нь ихвчлэн одоо хүмүүс одоо ингээл энэ байгаа хүмүүс чинь дүгнэхтэй бол тэгж боддог те. Тэгээ тэр дотор ч бас нөгөө дээр үе бүгчүүд л их идчихсэн болохоос яг биднээс Тэр нь идчихсэн яг айлд ороод идэх зохиж чаддгүй шүү өлсөж гисэн. Хэмжээ нэрэмж. За бид 6-аас хин хамгийн амьдрал дээр шүү. Хин амьдрал дээр хамгийн дэгчин бай. Хамгийн их толинд хардаг хүн хэн бол? Стил гэдэг юм. Ааха, стиллиг. ойлгомжтой шүү дээ. Тэгээ чинь 3 тим хүн байхаар чинь хэний хөвчих юм бэ? Йоо 2 хүн бич болохгүй тий. Нэг. За болсон манайхаа. Анхаар явсан.
За энэ чи баларсан шүүш. Хэд. Цэдо. Даш. Даш Даш 3 ансамбл. За мөөгийн Би тэр бас нэг бас- мөөгийн тэр чи бас нэг санал авсан Авсан байна. байна. Дашийн хувьд яагаад мөнхөрдгийг бичих болов? Гэхдээ тэг гэж бичихээргүй тэгэл гадна корпус нь харал та. Би толинд харахгүй л байгаад идсэн шүү дээ. Харахгүй угаасаа болно доо гэдэг. Хажуунаас ингэж хөлөө явуулаад байж тээ бичээ гэдэг. Цэдо юу? Наа чи хитчгээд авсан Сая би гэдэг. бас цэдэг Мэдээж тэгээд над руу уурдаж бичсэн байхгүй. Тэр яалчгүй тэгээд манай хоёр бол яалтчгүй байнаас. Ойролцоож байна. Мөөгийн тухайд Тэр хит дээр болцсон. Даш 3 цэдог хойлоо. За ер нь тэг хойлонгоос нас сууч л дээ. Тэгээд тий. Даш ч Тэгээд бас сая тэгтээ өөрийгөө бичиж байгаа болцсон ш. цэнгэр амт шүү дээ гэж. Амбарж шүү дээ тий. Машинаар болоо. Тий одоо машинаар бол Өчтөр тэгээд нэвтрүүлэг зураг шинэ дийл хийлгэсэн юм шүү. оо тийм үү. Тийм шүү дээ. Тэгээд дийл нь шинэ угаастай ийм л юм шүү дээ. Ерөөсө зүрх. Тэр ойлгомжтой шүү дээ. За миний тухайд бол цэдэн содон марцгийг бас нөө бие сайхан авч явдаг. Тийм утгаараа бас Би бас. би хаа царай зүсэндээ анхаарч бас төл рүү олон удаа хардаг болоо. Би цэдэг бас юу яадаг л да. Тэр нэг бөхөргөний гардаг талын толгойд штэ. Тэрний өмнө ингэж өнгөсөн зогч идэв шүү. Тэргээр нь орж Зодог модгоо ингэ хараал. Тэгэхээр тэр за энэ зодогтой ингэж байгаа юм чинь гадуур хувцас бол найдэр. Энэ бат юм байна. Энэ бат юм байна. Зүгээр. Толь мөл гэхээр минимум 2 над ерөөсө бодохгүй. Бид тэр чи бид гурав чи ерөөсө гэр мөртөө толь байдгүй шүү дээ. Бүгдээр хаан зогоо айц. Өөр харахаар өөр. Тэгэд орсод бас санал Чамаа харахаар үгчмэр харагдаж байгаа шиг. Дээл байлиг бол яг хоо. Тэгтээ энэ барилтын хувьд бол яг хоо зүгээр яг хоо гаднах юм жихээр би ер нь гол энэ дээл зодог шууд гуталт ачууд бүгд зүгээр өөр төгдөг хөхгүй. Аа. Одоо зүгээр энэ өнөөдөр нэвтрүүлгээр шинэ дээл нь ч одоо юу юм зүгээр. Тэг яг хоо энэ өнгийн дээл ер нь тим өнгийн гэсэн дээл ер нь надад багхгүй бүхэл öngөөс ер нь байгаа. Тэгээд Монгол хөтлөгчл одоо надад 6 7 ч Монгол хөтлөө нөө. Бүх нь үү? Дандаа тийм барилгатай өмсдөг. Тэгээд одоо наадам бэлтгэл гарахтаа яг нэг хутлаа өмсөд ингэж нөгөө одоо наранд ч мэдэн сэйдэг болохоор тийм муу хутлаа наадамтай наадам бэлтгэл тийм зааланд өмсдөг хутл ахаад юм. Дахиад юм том барилдаан болохоор нэг ахаад нэг юм гоё юм гарчсан тийм. Тэр яг зодон шуудаг хутлаа дээр мэдгүй жишээ нь малгай 2 малгай тийм. Тэгээ одоо яалч юм олон дээл хийлгэснээр одоо ямар ч сан өнөөдрийн азтан боллоо. Санал тэр ордог анд дэр нь хаана дээлээ хэлгээд байна лөнгө өнгөөр өмсгөөл. Тэд орсон тухайд ягаад дашарцыг сонгов? Энэ олон дээл малгай гуталтай болохоор сонгосон гэж. Тэр нь бол заадах чи ганган штий. Дээл гутал хувцас те. Одоо тэр Монгол хотын бие арай тоолсонгүй. Ганц нэг дутаасан байр гэж. Бас Амьдрал дээр бас сайхан загвардаг хувцас сонгож өмсдөг. Хувцсныхаа сонголтуудыг ер нь хаанаас явж байна? Монголоос авч байна, гадаадаас авч байна уу? Гэхдээ ихэнчлэн дээр манай Монголоос шүү дээ тий. Тэгэл ер нь манай үндэсний бүхэд одоо гой одоо хувцаар үлгэржээ бид биш ах нар гараал яадаг одоо амьд үлгэржээ хөнгөцөл нь манай архичаа гардаг тий. Ерөөд их гоё ингээ бие авч явж байгаа. Ер нь тэгэл одоо ер нь архичаахын үеийн бүхчүүд нэг тийм стилийг одоогоор стилийг шүү дээ. Бүр стилээр байж дийлдэг юм шүү дээ. Ер нь бол тэгээ нөгөө юу хүнд нөгөө мөнгөгүй ч гэсэн баазнаас нэг хувцас олон өмсөн ч гэсэн гоё нэг цэвэрхэн тий. Цэвэрхэн өмсөөл явуучвал тэгэл гайгүй. Тэгээ одоо энэ цэдо мөгийн даш энэ ч одоо ямар ч хувцас өмсөхөр ингээд гоё харагдаад байна л да. Нөө хиртээс тийм. Манай гурав ч магадгүй ямар ч За дараагийн асуулт асууя. харагдаад тэгээд бид гурав дахиж Ер нь яриач хэрэггүй. Дорсооч хэрэггүй. тэрийг даавад огчоол явж байгаа тэгэл болох юм шиг байна да. Дээл байх болоо дөө тэгэл. За дараагийн асуулт караокед ороод микрофон тавихгүй дуулахаар гоё хоолойтой хүн хэнийг ч юм. Тэр ойлгомжтой. Мо тэр Тэр өн өөрөөгөө биччихгүй да. За бэлнэ. Бэлэн. Бараг энэ тав баха. Бүх яг шиг. За. би хоёрыг үчлээ. Оо би чээс. Ер нь За, бүгд өөр цэдо. юм ээ. За миний тухайч гэх юм бол яга баскага битсэн бэ гэхээр Бас яаж орчих гуруулаа чимээгүй гэж. цэдо даш хоёрыг Доондорж гаргая гэдэг. дуулахыг мэднэ л дээ. Тэгвэл нэг баска найзтайгаа анх найз нөхөрлөж эхлээд хамгийн анх нэг караокед ороод Би гүг гэж. дуулахад ер нь саанаас тэгээд баскагийн маань дуу
айгу сэтгэл хоногш үлдсэн болохоор найзыгаа битсэн шүү. За баярлалаа. Бид гурав яадаж бас нэгэн ч гэсэн ингээд Одоо жишээ нь ихтэл увсын дэсийн ойгороо 100 жилийн өдөр одоо урдгийн Урдынхаа нэлээд орж ирдэг. юмай яаж бодох нэг аяа ярьсан удаалсан шүү. Сэд орцсон тухайд бас бүхэн ногоон төвжэн дээр барилдахаас гадна тайзан дээр гараад бас зөндөө олон сайхан дуугаар сайхан нутгийнхаа ард түмтэй мэдчихсэн. За анхны дуучин болын гэсэн мөрөөдөл байсан юм уу юу? үгүй тийм байхгүй. Тэгэл яг маа нутгийнхын чинь нэлээ наргаанч хуруудан дэмбэдэн тэр болгон дээрээ тэгээ нөө шохолгон дээрээ дуулна. Тэгэл яг нөө хуруу нийл дуутай байхгүй. Сая хан нэрээ би нэг юм бас фэйсбүүкээс харсан. Хамтарсан тоглолт хийх гэжсэн үү юу? Хийх гэжсэн үү? Хийсэн үү? Өөр ангаад чулуун жимэгт дуучинтай. Тэр чинь нөө трек шоу шүү дээ. Аа, Чи давхар цэдотоос парагтуулсан юм байна. Энэ үнчиж ихээс барагдсан шүү дээ. Ориг парагтуулж ирэх. манай тэрний чи урталтаа чи цог нэг дуулаад байсан. Өөр ангаа нөө бөхчүүд өөр ангаа нутгийнхаа урлагийн дуучдтайгаа Хамтарч дуулсан тий. нэг тоглолтын дуу гаргасан. Тий. Тоглолт хийсэн байхгүй тэрийг яриад байна. Лем утгаас лидер дуулаад Тий. Дашвас мондог дуулдаг шүү дээ. Дуу хоорой үлгэн. Тэр чинь яг ягаал караоке орж ш. Даш дүүл сайхан дуулсан. Тэр бүхчөө дуулжинд ороход бол зүгээр бэлтгэл хийх гэж бол зүгээр байнгын караоке юу? Тэгээ бас бэлдэн шүү дээ. Карагт шүү дээ. Ашиг хувьд бол тэр бэлтгэл хийхгүй байгаа. Байгалийн юм шнэ. Тэр бас хаяа караокед орохоор бол караоке яг хоёр л миктэй байд юм л. Өөр хүмүүс нэг өгдөгөмдөө гэж. Түрүүж ихсэн аваа явчихлаа гэж юу? За дараагийн асуулт. Хамгийн сайн бүжгэлдэг бүх. Пуулаа. Энэ хөнгөн шингээ баск ах гэж мэддэг шүү. Өө бичгүүд унаа мөн. Хөнгөн шингэсэн чинь. Тэр нэг хата таарсан шүү дээ бас гахтай. Аа. За харах уу. За хамгийн дөр бичээл тавьчлаа. За анхаар. Дэлгий. Ласка алаач. Тэнцлээ өгш хоёр жижиг жижиглээ. Хаанууд тэнцээд байна. Үгүй болов Би ч нөр өөр хүмүүсийн бүжгэлжсэнийг харж байгааг болохоор хүүгийг л биччихлээ. Ер нь л суухгүй шинжтэй шүү. Night орох юм бол ер нь байнгын босоогоороо ер нь тэгээ маргааш өглөөнөөс хөлмөл нэлээ содорцсон байх. өвдгөр янгинаа дээр ингээд дуурч. Би бас яга бичсэн гэхээр өөрөө бас найзаг юуг нэ бүжгэлж байгааг нь харж байсан болохоор тэгэл би Алдгүй байна. Цагаасараа бүжигчингээд гарах юм шиг биш юм. Бүжигчнэр тодорч Ой тэрээ нөгөө би хэлдэг шүү дээ нөгөө бара бэрээ. Тэрнэр чи зогсдгүй шүү дээ андаа гэ. Даш нэг тийм зохиогоод байгаа. Бүр аваар 14 5 жилийн өмнө хөө. Чи одоо 15 жил тийм олон жилийн өмнө баар суур явж исэн мөрөө. Үгүй хаа. 11 жил явж байна та гэж. Баскаг бүжгэлж байхад харж байгаагүй шүү дээ. Тийм бүжгэлж алах ах. Нэмэргүй. Мөг рүү Хэлтэй л байгаа л да доо. Мөгийн хаана арах вэ? мөгийн баскетын тухай бас Тэр нууц л та. Нууд Тэгж чанартай. яриад байх. VIP явсан байл. Тусгаа. Тэр миний юм дараа нь та нарт ярихгүй балаа юм. Сар шинэ баар сав яриад. Цааш шинээр ард өмнө. за дараагийн асуулт. Шатар тоглож байгаа юм шиг хамгийн ухаалаг нүүдэл хийдэг барилдаан дээр нүүдэл хийдэг бүх юм бэ. Төрхөө шүү дээ. Тэ? Даамж тоглол. За анхаар бичсэн үү? Явсан. За ингээд За баска. дөрвөр баска. Ямар юм бэ? Илүү өглөө те миний. Яаж хоосон. Чамаагүй муу юм дээр сайн юм дэсийг явуулж байгаас дандаа. Гомдоочхийгээ та хэд явуулчлаа та. Авьяастай. Тэгээд би нэг Батэрдэн гар дээр нэг ярьж ирсэн нэг Батэрдэн гардлаа содон орсон билүү. Хүн тэгээд бас тэ бяргуу ээжэж юу гэж тийм их хийж тавих юм. Тэгэхээр нөгөө нэг яг хүмүүс нөгөө тэр нөгөө хийж байгаа бэхэн дээрээ тесрэмтгий. Тэрэн дээрээ бяртай байж ижил. Хиддэг хөлтэй гартай гэдэг байгаа шүү дээ. Одоо тайлах одоо нэг гаргаад ирэх чинь хойд гараад ирэх чинь. Үнтэй өрөмсөн. 41. Тэгээ баскахан ч одоо юу гэдэг нөө шатар гэдэг чинь ингээд нөө тооцоолох шүү дээ тий. Энийг ингэчхээр дараагийн нүдэл нь тим юм чинь тэрэн дээр нэгээд одоо нэг анж тоглодог. Тэгээд басках ч яг нэг хөдөлгөөний нэг татсан хөл дээр нь очиж морддог. Дараагийнхаа юмнуудыг Дараагийн юм шууд хийж идэг тий. Залгаа юу?
Тэр нь ихнийх нь онцлогнууд ер нь бүгд л тийм байна. Шатрын 2 3 нүүдэл харна гэдэг юм уу? Нэг михийг залгадаг ч гэх юм уу? Тий. Пүргээр тарцны тухайд бас ярьжсэн өмнө Баска харцагтайгаа хитэд барилдаад ерөөсө давж үзээгүй гэж бас ярьжсэн. 2 араунд болсон. Маа пүргээр ч бас нэг 2 нүүдэл харж барилдсан шүү дээ. Тэр Баска тэрний саатлыг харж ирэхээр 3 нүүдэлтэй л яагаад байгаа. За би бас харцаагаа битсэн. Манай Баска сайн юмар гэсэн бас нэг өдөр явлаа шүү дээ. Муу ямар бас. Одоо миний муу найзын ганц яамаар байна. Яах вэ? Тэмчээ явуулсан шүү дээ. Өглөө хамгийн Юу 2 өч юм дээр боллоо. Тэр арай муухай гэж. За одоо болохоор энэ 6 хүн дундаасаа хинийх нь барилдаанаас одоо ингээд хуулбарлаж сурж авчихаар мих байгаа вэ гэж боддог бай. За одоо мөөгийн сугдаж мордоо ч юм уу те пүрүүгэрдээ хагалж өшөглөө ч юм уу те дашийн сугдаж байгаад хавирдаг Сэдэн Содомын сав давхар сугдаж мордоо Баскагийн өхөөлдөө ийм юм гээл тэгэл явчих штеп манайхаа. Гоё ичээрээ зургатаар гарч хүмүүс. 3 өч ч алдаатай. Чи ягаад түрүүнийг бицүү найрлагч? Гоё үчих гээд. Пүргээр тэгэл гайлгаач. За дэлхүү анхаар 1 2 3. За миний хчаар одоо ганц удаа харин зохиж явна. За ялагч боллоо. За яг одоо та цэн өрөвдөд яг нөө өгчих шиг байна тий. Хамгийн сүүлийн асуулт байна. Нөгөө бүүжах шиг ёогээд байна. За би эхлэв. Энэ дээр Одоо бүүжиг гэж. за нэгдүгээр одоо одоогийн барилдааныг одоо ингээ өөртөө харахад одоо авахар юм байна л да. Нэгдүгээр одоо би одоо хөлдө алдахгүй. Тэгээд баруун зүүнгийн барилдаан, зүүн талын барилдаан гоё. Тэг хүнийг сугдаж барилда. Би ч нэг золгоо сугдахаас илүү сэрүүнээс сугдаар ингээд бодсон юм ганц нэг бэлтгэл дээр хийж давтаал үздэг. Талаар болохгүй юм шиг болохоор заа ер нь төв гэж бодоод. Тэгсэн мөрдөөсөө бодлаа мэн гэдэг. Тэгсэн мөрдөөсөө дараа нэг бодоод дохот те. Заавалч сэрүүнээс хүнийг нэг золгож сугдахын оронд зүгээр сугдас хуульчид яваад гэж болно шүү дээ гэж бодох. Тийм утгаараа тэгээд золбоо харцгаагаа бичлээ. За баярлалаа. За миний хувьд бас адилхан яг золбоохын сугдаад толгоо урглаа. Тэр барилдааныг сурвал гэд бас угаасаа сураад барилдаад ч бас нэг хүн хаяад өөр энэ ч хайсан. Өөр энэ зөөлөд нэг хайжсэн. Өөртөө чи орж илээ гэдэг шиг. Өөрөг нь захаа өөрт нийдэх юм уу гэсэн л үү? Ахаа одоо хамгаалтыг заагаад өгч гэж. Золбоо хацаас авах юм их байна. Хайх юм аа. Хайх юм алдаг. Подкаст ямар гоё гүтэлтэй. За тэгээ золбоо хацаа дээр их спортын асар их төвчээр ажиллагаа байна. Хүнийг тэр ноолоод муудагж жагаад ганцхан суулаад хайчиж байна. Би ч бол Монгол яран дээр нь суулах гэдэг сугах гэдэг шүү дээ. Тэгээ хамгийн сүүл дээр гавыг хацахтай барилдаж тэр төвчээр Ямар нэгэн шийдвэр гаргаж байна тийм. багийнхаа төлөө ямар их төвчээрийг гаргаж тэгээ ялтыг авчирсан тий. Төвчээртэй байна. Төвчээргүүдээ болсон бол тэг баг ялаг ямар ч барьсан. За баярлалаа. Ямар төрснөөс барилж байна. Сэргүүнээс гоё барилдаж байна. Золгооноос гоё барилдаж Чи байна. хувьдаа ч гэсэн гэж бод. Би дахиад бичмээр байдаг шүү дээ. Хоёрыг бичиж хайрласан шүү дээ. Би яхаа жижигэгээ бичийгээ. Хоёлаа нэгээ дэмжээд сурах юм их байгаа да одоо Өө тэглгүй байгаа. Тэгээд одоо надад бас энэ сайхан хүндэтгэл хүлээл гэсэн найзууд дүүнэртээ бас баярлалаа. Тэгээд энэ сайхан харцуутай өнөө цагт нэгэн цаг үед барилдаж явж байгаа нь бас нэр төрийн хэрэг. Тэгээд одоо ингээд бодохоор 17 оны баяр наадыг давтсан бид бүхэн дундаас бас төрийн баяр наадамд өндөр даваанд дөрүүлээ гараа зогсож байгаа юм. Ерөөл өргөё. За өөрөө тэр бол боцоо харш. Цааш олбог танаар ярьж байгаа дээ зөрөвчсөн тий. Ганц юм дээр ч гэсэн яах вэ гэд. Хэрэв бид эдийг нэг эрдэнэсгүй арал дээр үлдээх юм бол хиний хүч чадал, хиний ухааныг авч үлдэж тэр арал дээр ганцаар үлдэж бодож байна. Хоёр хариулт авах юм биш үү? Хоёр хүн бичих юм. Тий. Хүч чадал, ур ухаан. Дотроос юм уу? Үгүй гаднаасаа. Хоёр үнэ нэр бичих нэ. Тий. Чи 10 жил гайгүй гэдсэн чинь жоохон удаан бичвч тийм үгүй. Хичээл номдоо сайн байсан гайхаад. Би бодож ш. Англиар бичихсэн болсон байна тийм. Өөрөө бичгээд. За анхаар 1 2 3.
За эхнийх нь хүч чадал дээр даш золбоог сонгосон байна. Ур ухаан дээр нь Баскаг сонгосон байна. За энэ дээр хариулт одоо өгөөч. За золбоо арцгууд бол тийм бас бөхчүүд дотор нэг бэргүүдэн бол орохгүй. Дандаа урагш явж барилддаг. Тийм хүн бол дотроо чөмөгтэй л байгаа гэж бодож байгаа. За Баска арцгыг ягаад бичсэн гэхээр энэ хүн энэ бишгээ барилддаг ингэдэг хүн ч одоо бас тэр хэмжээний ухаан сийлэх болов уу гэдэг. За. Энэ хоёр бас нийлж каргадаг хоёроо болоо. Их гуруулаа явж байгаа гэж бодож. Энэ хоёрыг хавсаад байгаа гэхээр. За мөн бичлээ. За Цэдо Бертада манай найз ч тэгэхэд. Ер нь хүчтэй шүү. Үзүүлэлтээс мундаг ч тий. ямар ч нэг амт дээрээ ороод иргэд нэг Ойлаа шидчихсэн. цогдоо шидчих. Нэг удаас нэг хөвгөлзөөд очихдоолаас Хатсандаа ойлаа шидчихсэн. тулчгаар Хүн гол эсний баг гэдэгтээ их шиг хэн болохоор цэд болохоор ийм сухтай юм үлээр ярьтай тий. За бүргээр тарцсан. Хүүгийнх ур ухаан ер нь юмд мангар ивтэй штэ. Юм гаргалгаа ив тий чадахгүй юм байхгүй. Арга бэрд юм шүү. Шибэ аваад нэг Бэр бүргээр татсан. Бүгд чаах гэдэг бөөгээ. хүзэр дартс тий шатар даам ерөөсөө одоо бас Авьяас. дээшээ ерөөсөө хүч үзээгүй юм байхгүй. Тэгээд ер нь альва юмд ивтэй гэдгээр нь ингээ хүүгийнхийг хүчиж байна. За эзэнгүү арал дээр юм чин даш нэг янз бүрийн амтаар өдрөө бариад авах хэрэгтэй. Золбоо нэг эзэнгүү арал дээр нэг наас цавар хоол Замаатира гэдэг. зогооч хол гэсэн тэгээ Даншиг өгөөш нь явуулж байгаа шүү. Чи намайг ярихаар дандаа нэг хоолтой холбоотой юм би орж ирэх. өсөхгүй л гэдэг чинь. За золбоо. За би бас тэгж бодсон. За нэг нохоо шоу хүрээд ирэхэд нэг зөө өштөө дунгаас сонгож дашиг сонголоо. Тэгээд ур ухаан дээр нь за Баска харцгийн барилдааны ухаан мундаг ч гэсэн манай бүргээр харцсан амьдралын ухаан бол бас Илүү штэ гэж. Баскагийн дээр гарнал гэхээс доор орохгүй байх гэж би одоо тэгээд найзыг очичлаа. Би одоо бас өөрөө хоноо жамтай адилхан. Пүрээр дэвшлээ. Нэр манай Үгүй наач юу өрнөр битсэн шүү дээ. Цэдо Ярта дээр мөн юм шүү. Сайн биш ч үгүй юу шүү. гоо энэ чинь Өөрчилчихөө. Уруу хаан дээр яг нөгөө ер нь ямар ч хурд хөвгөл сэтгэмж ер нь ямар ч одоо спорт тоглоомч бай амьдралын өндөр манай бүгд сэтгэмж сайтай. Эзэнгүү арал дээр хоол болтгоо тий. Ер нь ямар сунсан газраас шараатах юм л гэж үздэг шүү дээ. За цээдээгоо бол ер нь тэгээд эзэнгүй арал дээр юм чи нэг хөвчийн хөрмөн баагач нэг юм хүрээд ирэхэд Тэрвэрлээд авах тий. баруун суурин гараар олчихны хэдэн бойрын гадар шидчих. Согдохгүй байсан ч цэврэн өсөлт бүлэндээ гэж. Ямарсан амар бууж байгаа. Тэгж одоо бас ятаа харцгаад нэгдээ гэж хичлээ те. За миний хувьд Харцсан тухайд. даштай адилхан битсэн. Тэгээ Васка хацыгаа бол бас ур ухаан, уран барилдаантай тэрүүхэн дээр хооронд бас ухаан гаргаж тий барилддаг хүн. Тэгээ золбоо хацыгаа бол бас их спортын ясар их төвчээртэй хүчтэй бяртаа хүн шүү дээ. Тэгээд энэ хоёр багтаал ирнэ эзгүй арал дээр. Хэсэг үсэндээ гэж. Итгэв хаар юм бол босгоо дэрнэ гэдэг. Тий. Тэгж битсэн. За баярлалаа. За манай тоглоом амжилттай болж өнгөрлөө. Тэгээ дараа нь би асуулт асууна. Эхлээд Баскагаас асуулаа гэхэд Баска энэ асуултуудыг шилжүүлэх хүнээ сонгоно. Өөрөө хариулчихсан бол. Тэгээ өөрөө хариулахгүй. Эхнийхний хүн бол заавал цааш Аа энэ асуултыг энэ хүн ингэж хариулна да гэдэг. Дашаас асуух тавьчлаа. Одоо тэгэх юм бол даш хариулчих юм бол би дашаас дараагийн асуултыг асуугаад дараагийнхаа ингэж хүмүүсийг. За. За эхний асуулт би бүх хөгчүүд ингээ гарахтаа сайхан дэвэд гүйж идэв шүү дээ. Тэгээд 9 шидийн бодол төрдөг те. Тэгээд тэр бодлоосоо илүү гүйж явахдаа би өстө гоё харагдаж байгаа болдоо гэж боддгоо. Эсвэл урдан барилдаж дуусаад нэг сайхан усуугаад нэг амарх юмсан гэдэг. За энийг би өстө жинхэнэ цэд байгаас асууя. Угаас цэдэд зориулж бэлдсэн юм л да. Энэ ер нь барилдааны агуулгын тэр тий. Сэмэлзэл за газ. За тэгээд ер нь гарч явахдаа би ер нь хэр байгаа Хэр харагдаж байгаа бол тий. Хэрэндээ бол энэ саяны асуултанд бол яг сайхандаа хүрсэн бол одоо цэд одоо юу гэж бодож байна.
Бүхэн гараанаасаа гэж. Намайг л харчих гээл дэлгэчих юм. Бүхэн гараанаасаа гэж үг өгдөө шүү дээ. Тэгээ сайхан цог золбоотой хямртайхан гоё алгатад гарах сайхан шүү дээ. Тэгээ мэдээж тэр би гоё харагдаж байгаа бох таа гэж бодоод авахгүй шүү дээ. Тэр барилдах оноолт харсан үнэн тэр яаж барилдах уу гэдгийг л бодсон шүү дээ. Тэгэхээр ер нь гоё харагдаж байгаагаа ер нь мэдрэл гүйж явах ч бас ер нь Мэдрэх гоё. Тэгээ оройн бичлэг барилдаа хүмүүс барилдаа өнөөдөр янз юм байна да гэж. ухрааж үзэхдээ бас дэвэ шавга харна шүү дээ чинь тий. Гэтэ яг ингээд жагсахгаа гүйж яхад хүмүүс тэгдэж штэ. Одоо ой сайн уу мань уу гэж нэрээр дууж муудаал ингээд цэдэд ер нь одоо тийм хэр мэдрэгдэв. Цэдо гоё шүү ганган цэдо гэл хүмүүс тийхүү. Тэгээ сонсогдсон шүү дээ чинь тий. Энийг гоё хэлээд. Тэд одоо шилжүүлнэ. За. Одоогийн өөрийгөө 18 настай залуучуудтай харьцуулбал Ер нь 18 настай байх үе одоогийн 18 настайтай л харьцуулж байна шүү дээ. Ер нь яг энэ хэмжээнд би одоо хүнээс асуун тий. тий. Тэр хариулаа гээ тий. За би бүрөөр дас харцгаас хариулт. Авъя. За. Одоогийн залуучтай 18-тай харьцуулна хэрэг чинь. Би л яаж наваг үздэг. эрт Насаараа барьсан байсан юм чи. Насаараа барилдсан байсан. 18 дэж аим дөрөв мөрөд авцсан. Тэр бөхөр гөмөргөн чинь бас ах нартаа үзээд бас 4-5 сумын заанд цолтоо хөшөд барилдаа гэдэг бол. Сумын наадам титруулсан байсан. Тийм олон биш ээ. Тэгээ залууч сумын замаа болцсон байсан. 18-тай зарим залуучууд бол тэгээд сумын замаа болооч байгаа. Зарим нь бол одоо бас чиг нь гарааг өгөх юм. Миний хувьд бол одоо бүх бол нөр ямар сонголт байхгүй. Бараг аймгийн зол авах хэмжээний л байсан. Тэр бас арай өөр төвшөнд байсан болов. Замчны бүрөөр тэгэл те. Ер нь үеийнхнээс Манай ус. Тасарсан байсан бах уу? Үе дотроо байсан гэсэн үг юм шүү. манай үе дотроо бол бүр тасрал. Тэгээ 20 настай сумын занч болоо гэж намайг юу гэж байгаа юм. Зүг чиггүй гэж байгаа юм. чи зүггүй гэж зүггүй гэж Ямар зүг чиггүй гэдэг. одоо хүүгээ багш болцсон тэгээд явж байгаа. Тэгэхээр одоо шавнараасаа зөндөө олон юм л нэгтж байгаа л багш байна л да тий. Тэгэлгүй байх жоохон шаардлага өндөртэй юм уу? Аа. Чи тийхгүй нэр жоохон шахах маягтаас их юм. Чиний насан дээр би гээл. Арай Чоршиг автаа чоршиг байсан. арай тийж ярихгүй наа. Одоо та нар чацах шиг байна гээл. За бүгийгээс шилжүүлэх дараагийн асуулт. Таны барилдаа нэг эвддэг бүх. Эвгүй өрсөлдөгч юм уу одоо? Тэрийг хинлүү тавих уу? За аюулт баасан гүйс. Асууя та. Барилдаа Тийм барилдаа чи эвгүй хин бэ? надын барилдаа нэг тийм хийвгүй хүмүүс нэг. Нийл өөрөө эвгүй гэж. Өөрөө лив гавхаа. Би яг нэг хайрцагтай хүн байдаг ш нь. Нягт тэгээд скол нэг одоо нэг ухарж нэг дархан чараанда хийж байгаа золгоно гэдэг ч юм уу скол заавал барьсан гон нэг том барьсан дүрж явдаг. Тийм хүмүүс л бас нэг эвгүй заа нэг шийдсэн мэд хүн байна штэ. Тэстол тийм шийдсэн нөхдөд зөндөө үстэй. Дүндөө штэ. Бүстэй. Тэгээд гараад ирнэ. Тэр бүр унах юм чи нэг юм хийчихэд унах гэсэн бодлоо. Гараад ирнэ тэр чинь тэгээд нөө барьцгүй болохоор бас их эвгүй. Тийм хүмүүс л их шийдсэн хүн хитрхийг нягтарсан зогсоо барилдаантай хүн байдаг шүү дээ. Хий зай бах та. Тийм хүн хүний барилдаанд бас их жоохон галтай байдаг шүү дээ. За Баскагаас зөрөөлөд бид чинь унчаад бас заримдаа ингээд нөгөө хөвтчихээд шүү дээ. Ер нь жоохон нийтдэрт ядаран заримдаа нөө унсандаа жоохон шатаа шүү дээ тий. Тэгэхэд юу гэж бодогддог вэ? Тэр асуултыг шилжүүлье. Унсны дараа юу? Унсны дараа ингээд яг бүхөргөн дээр орж явах чинь ингээд гэрэлнүүд ингээд ялтагаа өөдөөс хараад төглийг байж дээ шүү дээ. Би бас одоо яг бидний үеийн араас гарч ирсэн одоо бидний үедтэйж барилдаж өссөн. Дүү дашаасаа харцгаас асууя гэж бодож байна. Тэр нь одоо тэгээд яг наадамч ба заалны барилдаанч ба тий энэ тентгийн одоо хөдөө орнотгод болж байгаа томоохон наадмууд байна. Энд ер нь ингээд заа би хаа сайхан байж байгаад за дээгүүрхэн барилдантаа гэж байгаа нэг унчхад ерөн дараа нэр нь бас харамсах сэтгэл. За тэгээд ер нь бэлтгэлийн алдаа оноогоо боддгоо яадгүй ер нь тэр тухайга. Үгүй одоо тэгэл бэлтгэл хийж жагаад тэгэл дээр доор даванд суунан тэгэл хамгийн их алдааг бол өөрөөсөө л хайна. Тэрэн дээр нь тэгцсэн болов ингэцсэн болов гээл. Тэгэхээр хөвч яхад ер нь яг л унчаад дээш хараад хөвч яхад ерөнхийдөө юу гэж бодох вэ? Үгүй одоо тэгэл ямар тэгэл өөрөөр л хараанчтай гэж юу. Ямар мэдрэмж байна. Сайн байх үед бас нэг юм байдаг шүү дээ. Яг унаал ингээ босох гэхлээр нэг хүрээгүй юм шиг ахаа барилчаагээ хэлнэ хэцүү. Тий одоо Хүмүүсгээ өөрийгөө бодохоор
Яаж байгааг нэг бодогдоод байдаг шин. Тэр одоо миний бүр нэг харамсдаг хэвэл би нэг одоо нэгийн даванд одоо цэрэгч нэг залуу хөлтөг унжиж нэг удаа. Улсын баяр Улсын за тэр бол згээд юу хөхт бүр нэг дахиад нэг бүр ингээд энд нэг юм өвдсөн юм шиг байгаад идэв л. Бүр гол харлахтай байж байгаа тийм нэгийн даван зүгээр ингээл цолоо ахиул гэж бодож ирсэн хүн. Тэгээ угаасаа нэг тэр жил чинь нөгөө босл урд жил мэлүүд нэг заал мааланд угаасаа гайгүй байсан. Тэр жил чинь яадаг вүлээ дашныг дээр тэгж унаад хаа очроо хасагдчих дөрөв. Тэр чинь бүр дараагийнх нь Болоогүй. Хоёр өөр жил. тэгээд нөгөө барилдан мэдхүүн дээр очиод би яахгүй юу. Синжгүр гараа ихгүй тэр ингээд 4 өөр орчдээ. За. Тэгээд ороод одоо хүн Орос ингээд синжгүр гараа ихэж барилдан мэдгүй чааж зуларна би наашаа татсан штэ. Тэгээд ингээд татсан чинь нөгөө барилдан мэдгүй зүүд салахчихгүй. Тэгсэн чинь доогор гулаад орчихсон. Тэгээд унчаа босоод ирсэн чинь нөгөө хүмүүс шуугаал ингээл явчихсан. Тэгээ босоод ирээд яах учраа болохгүй хамгийн дөрөв тэгэл засвал дээр очиж би унцсан уу гэлдэг суун. Унчаал орж ирээл тэгэл шууд одоо яах вэ одоо тэнт одоо үүрээ яах. Тэгэл Батбагцаантай нэг доор тарчиж чи зүгээр байж байгаа л зүгээр дараад аваа штэ нэгийн даван тэгвүү тийм урам. Нэг ийм юм ихсэн чи нөгөө барилд юм тгүүдсээ суулаад байл. Тэгэл би цүнхүү аваад шууд гардаг байхгүй ч юм. Тэгсэн чи нөгөө намайг гарч байгаа гэж хүмүүс мэдгүй. Алиа нэг зургаан дараа болж сайхан наадж гэнэ. Нэг давтсан гэж боддог. Тий юу ярьж байгаа. Тэгсэн чи нөгөө залуу маань юу хоёрын давд өсгөө аварга амд очих шүү дээ. Гэхдээ амд очих шүү зүүн бүгний хоёр. Тэглгүй хамгийн давталтаа давсан. Тэр цэрэгч юм зүгээр нэг залуу хөлөх. Тэгээ сүүл нэг дундгойхны нэг золголтод гэсэн чи манай нэг аймгийн арслан харин би ингээд ихт энэ ямд хүнтэй уулзвал энэ залуу таних уу гэдэг байна. Тэгэхээр таньдгүй хараад тэгсэн чи энэ нөгөө чамайг хайдаг залуу шүү дээ. Тэгсэн чи юу хамгаалагч зэвчих чи дараа нэг таарсан. Хамгийн бүүдөө гэсэн биз тээ. Нэгийн даванд хальтраад өмчнө гэдэг чинь. Барилдаа яг үнэн хүчиг хийгээд хүний дархан ихэнд нунцсан бол яг өөрөө өөртөө мих хийгээл унтчих юм чи. За дашаарцаас шилжүүлэх. Хамгийн хатуу гартаа ер нь дахиж барилдмааргүй санагдж исэн бүх гэдэг асуултыг шилжүүлье. Сэт тарцгаас л манай хоёр чи бас гарын үзөөр энэ бас юм бүлэний тайвар гэж бол гар сайтай хүн тэр хүний гарыг мэдрэх юм уу? Өөрөө яг ийм нэг хүн голын өстэй тамир гэдэг шиг одоо хүн болон одоо ийм төр төрлөө таарсан одоо ингээ за манай бас гарцах чи ийм жижиг хүн байж тэр мэхэндээ тесэрж байгаа бяртаа те тэр гүйцэтгэл сайн явдаг. Цэд арцгын хөдөлгөөр тийм бүлээ сугдааны ингээд ийм ордоос юу нэглээр зэрэг хүн тамиртай хүн л бас тэрийг гоё ингэж хийн шүү дээ. Тэгээ тэр хүнд бүр дахиж барилдмааргүй санагдж ирсэн гартаа хүн гэрчээд цэдо нэдээ тэрийг нэрлэгээ цэдо. За одоо яг эд барилдж байгаа усан солтой томчуудаас бол пүрэв сайхан зааны хоёр гарах мунаг юм л шүү дээ. Тэр яа. Чи бас эд үйд нь бас таарж барилдаж байгаагүй. Юу эд одоо зүгээр хүмүүс ингэж байгаа бүр эд би бүр яадаг шүү дээ. Бүр халуун төмөртэй хурж байгаа юм шиг бүр амар зүгээр ингэж зүгээр тий. Заан болж исэн үе тий. Өдөө ирч мөн хавцсан ирч мөн. Тий юу. Уйдлаа тунж исэн ш. Эсвэл сайхнаж урваа. Ингээ өргөө өвжөөдөг юу байдаг үстэй тий. Тэгээ яригдмаар унаагүй. Үлдээ тэсгэл алдаал нэг юм өгөх. Гараа даваад тэр дээр гэж боловчдөг ш. Тэгэл гурваа шидэж байгаа. Чи ингээд пүрэв сайхан заатай ингээд золгоод чүүчингээ бүксөө хойш нь хаяад ингээд гой золгоо штэ. Бүксөө хойш нь хаяулахгүй ингээд авчих ингээ бариад. Сарвуу томтой. Тий. Ингээд чихэж хийж байгаа ингээд татаад аваад тэр. Тэр гар сайтай хүн бол би энэ дэр нэг хүн нэмэх тэр хин байна манай. Одоо Аранга Арслан Батцуур. Батцуур байна. Зүгээр ингээд чимэгчөөд бараг тавихгүй шүү дээ. Иннээс урагшаа энэ юунд бол үнэхээр тамиртай. Тэр одоо байглаасаа тийм бэ нү эсвэл тэр дасгал хийж яаж. Гэхдээ тэр хүн унган юм байж тэр хүн дасгал хөдөлгөök хийгээд тэр хүн тийм өөрөөс төрөлдөх юм биш юм гаднаас суунаж байхгүй л дээ. Хөдөөний залуучууд ч гэсэн гар сайтай залуучууд байна шүү дээ. Өчөө мотоциклын дугуй мууг бол олгоо гэж нөгөө ингэ татаа хийгээд зүүн байгаад сумын тийм залуучууд байх шүү дээ. Хатууд ноцсон хүмүүс зүгээр ингээд саруу ичээсээ бүгд хөдөөний гар нь баасан дор зааны гар бас мөн гартай залуучууд зөндөө шүү. Тэг ингээд дээлчиж ингэж барьчаад ерөөс тавихгүй шүү. Тэгэл нөгөө алдар ширвэг гэж. Тэгээ эсвэл ингэж буцааж иргүүл гарчаа тий. За цэдо арцгаас асуултаа шилжүүлнэ. Царай зүсэндээ хэр анхаарч арчилдаг вэ гэдэг асуултыг хинлүү шилжүүлэх. За баяг ярьчихлээ. Хариултгүй шүү би. За золбоо гарцгаас асууя. Юу асуулт асуусан чи буцаагаад нэрээ бас асуухгүй байгаа шүү тий. Арьс арчилгаагаа одоо яаж одоо шийдэж байна? Яаж одоо гүй одоохондоо ч бол тэгээд ер нь хөмсөг бас
ургуулах талаар бас Тэгэхээр аюу байна гэж. Гэхдээ энэ дээр чинь ер нь хүмүүс бас жоохон эмзэглээд ойлгоод бас миний хүмүүс зурдсан зураг мургийг ингээд тавиад байхад би ер нь энэ дээр эмзэглэдэг. Одоо нэг хүний гадаад өнгө төрөх те баг одоо даш Бурханаас ингэ заяатсан юм чи яах вэ шүү. цэто мөг өдр ингээд гоё залуучдаар багтах би айгүй хүмсгүүгээр баграх юм ааш одоо ер нь нэг одоо Монгол Гэхдээ яг энэ тулаад ингэ Тулаад байгаа шүү дээ. эндээс бол нэр байж. Явуулаад Гэхдээ тулаа чи харалт байгаа л таашаа. тэг миний хувьд гэх юм бол арьсарчлаа гэж ер нь аль дээр мөг өдөг сууж байхдаа ярьсан амьдралдаа ерөнхийдөө нэг жоохон бахта нүүр гараа сайртал гадаа тоглолцоод нэг ээжээрээ тос төрхүүлдэг байсан. Тэгээ тэрнээс хойш бол ер нь тосмоос Ашлаагүй дээ гэж. ашлаагүй тэгээд өглөө оройдоо шүд ам нүрээ нэг остохгүй угааж тэгээд ер нь явж байгаа юм шүү дээ. Чи ч мас цагаан шинж бас чанартай тос. 50 энэ үү одоо? Чи нэг ярихад мас тавьсан байсан үгүй юу? Дараагийн асуулт. За манай хүчтэн нэвтрүүлэг энэ жил 4-р жилдээ үргэлжлэн явуулж байна. Тэгээд манай үзэгч олон байна. Энэ сайхан баярынхаа өдөр бүгчүүдийнхаа сайн халуун талаа яриаг өрнүүлээ дээрээс нь хөгжилтэй яриад хэдүүлээ дуусгадаг бэлтгэл сургуульд за барилдаанд явж байсан сайхан хөгжилтэй дурсамжаа хуваалцаач гэвэл. За тэгэл одоо бүгчүүд дивчдээд бүгчүүд дотроос л тэгэл яринда нөгөө идэг одоо нэр мөрийн хэлчээр бас гомдож байгаа. За маа нөгөө нэг бунд хорлох нь штэ. Нарбаатар харцгаах нь. Тэгэл тий хүүхд жоохоо хүүхд байх бэлтгэлд гарчаал. Өглөө 7 цагаас заритгтэй шүү сэрийг ирэл гэдгсэн. Тэгсэн чи өглөө нь айл руу шагаацсан. Жирискэндээ Зарайткаж ороо Жирискэндээ гэсэн явж ирсэн. Тэгээ бас манай нөгөө нэг Дарханбаатар шүү дээ аймгийн за. Тэгээ нөгөө өдөнөөс анх хотод орж ирж байлаа. Хотын төрүүлээд нөгөө бэлтгэл хийгээд явцсан бүх болж байгаа. Одоо манай Жалагийн Наранбаатар Арслан, Лутын Бацраг Начи хоёр эднэрийг ахаал гэж боддог байсан гинэ. Тэгэл ахаал гэдэг хэсэгсэн юм. Анх аврагт ирчээл тий. Төрүүлээд бэлтгэл хийгээд эхэлсэн. Нөгөөдөл нь бас Дарханбаатар Хчирнуул сумын за нөгөө аймгийн Арслан болцсон аймгийн цол хатсан. Ахаал гэж боддог байсан гэж байгаа. Тэгэл хоёулыг нь ахаа гэдэг байсан. Тэгсэн чи сүүлд нөгөө насыг мэдэхгүй юу. Тэгсэн нэг найзтай хэлж нэг хөөш нараах чинь надтай чацсан юм бэл. Зоргоогч бүр надаас нэг ах юм бэл. Нэг дүү юм бэл гэдгсэн. юу суур хүмүүс байгаа Суур хүмүүс дээ шүү дээ. дээ. Нэг л сурцаараа тэгээд Юм одоо олдгүй бүгд цомцолтой ахнаар бол хүмүүс бол ахал гэж бодцсон байгаа шүү дээ. Өдөөс ирж байгаа оюут хөвгт чи тэгсэн. Дараа нь тэгсэн. Нараах чинь надтай чацсан юм бэл. Зоргоогч надаас нэг дүү юм бэл гэсэн. Нийт болсон гэж байгаа. Өөрөөсөө ах хүнийг барил аймгийн зам болж ирэл яасан чи одоо энэ булганы даваад орж арслан байж тээ. Тий. Даваад орж ах чи аймгийн начин байдаг гэсэн юм. Тэгэл тэгс чи за бияж заан гайл дээр нь орж. За сайн уу даваа өгшөө гэл. Оо сайн уу гэл. Их дараа хүн шүү дээ өөрөө. Тий дараахан. Тэгэл сайн уу өгшөө гэл ингээл явжсэн чил. Амар зэрэглах шүү дээ начаа. Ааха. Амраах ороод ирдэн тэгэр. Оо сайн уу хаа гэл. Босоол ахтаа гармаар дөжгөл гэсэн чи амраах цааш ирсэн. Сайн уу даваахаа гэл. Ахаа энэ даваад орч танаас ах юм өгч надаас хоёр ах штэ. Манай ах штэ. Манай Оо тэрнээс хойш даваагчлаар ахаа болсон. Пүрэв даваг гарслаг бас нэг барилдаанд таарчаал. 92 3 дахь таарчсан баг. Тэгэл. Ер нь манай үеийнхэн пүрэв сайхан энэ чинь зүгээр ярихаар л пүрэв даваг гарслаа пүрэв даваг гэл ингэ яриаддаг гэсэн. Тэгэхээр за манай үеийнхэн юм байна хоноо бодвол барилдаанд таараад намаагийн хөөг хашлахын тусдаг гэж. Давгаа олжхоо өгшөө гэл гэсэн чинь. Ахын чамаас олоо хоо мэд. Тэрнээс уушлаараа хаа. Ахын чамаас олоо ах штэ мэд. Голжхоо өгшөө. Олорсон штэ. Манай нөгөө говийн дэвжээний хүчүүд нэг дэвжээ боллоо. Хүчтэн гэдэг юу л нэг ТV5 нэг хүчтнүүд Юм өргөдөг. доорлоо тий. Тэгэхээр манай одцоо биднээс яг бүгдээрээ жанжин болгоо. Тэгээд завхан дэвжээ. Пүргөр дэвлөө. Завхан бүхэн дэвжээ. Тэгэл хоот мод. Бөөнөр л тэгсэн жил бидээс дандаа ингээд жанжин болгоод сууч. Одцомор ганцаар булгатаа сууч. Тэгсэн жил нөгөө баг угаас нэг оныгоо ярих болсон чил. Танаа нэг сөрөнжөө барслаа. Гарч ирээд. Тэгсэн чил яахгүй наа чи энэ дотор амар халуу нөгөө эпир чи нөгөө шардаг юм чи зөндөө. Тэгж ярих онгоо олдохгүйсэн чинь од занаг тэгсэн. Энэ дотор нэг л хүн халууцахгүй суугаад байна наа чи. Булгамсчил суугаад байгаа. Бусд нь одоо ингээд яах вэ? Хаа наа чи ямар
яах ус байх вэ гэсэн. Тэ халуус ус байх вэ. Тэр чи бүү нэр хэлхийний болж байгаа. Амьд онгоо тэнцээс ус гарч байгаа. Шууд тэр дороо тий. Шууд тэр дороо нөгөө дуу бүтсэн гэдэг шиг шууд тэр дороо амьд онгоо гарч байгаа юм шиг. Нөгөө юу ч бүр халуун штэ нөгөө пири нөгөө том том юунууд гэрлүүд шарж байгаа юм шиг. Тэгээд нөгөө хүн болгож бүр халуузаад бидээс гэсэн чи манай хүн яах ч нөгөө булхтаа суугаад байгаа юм чи. Тоож байгаа шиг Байхгүй тий. Бараг даараас нэ. Тэгсэж нөгөө хоёр гисгсэн. Эпир жоох. Хөө чи одч халуус төм юм чи. Яагаар ганцаар болгохтаа суу. Манай чи дөрөв талтай болгохтаа гэсэн уу. Тэ наад чи ямар халууцаад хөсөөх ш. Араас нь түргэний ганц зэрэг гарсан гарч ирсэн ээ. Тэгээ бөө. Уушлаараа мэд энд ганц болгодог юм байна гэдэг бас тавар унаад. Тэ манай хүн нэг жанжин болгон өмсөдөрхгүй яагаад гэсэн үг болгон өсчил гэж утсан байлгүй дээ. Тэр дээр үед одоо энэ стадионд шүхрээр бууж үзүүлбэр үзүүлдэг байсан юм шүү. Тэгсэн чинь манай улсын хүмүүс улсын цолны даваанд юм шиг л тавын даа. Тэгсэн чинь дээрээс чи онгоц онж ирэх гэсэн. Дээш харч давхраа бод гэсэн. Тэгсэн чинь шүхртэй гүн бууж. Тэрнээс хойш шүхртэй үзүүлбэр үзүүлэхээ байсан юм шүү. Ам хэлээ. Хүүн цол авчаад аав 90-бээрээ суулж. Аав 2 90 байдаг мó минь үгүй. Аав Тэр бодд гэж байгаа шүү дээ. Нөгөө нэг манай нэг хин ямар цолд хин гэлээ. Нөгөө хүнтэй барилахаар ингээд давж ингээ хараад байдаг. Эргээ харахаар нь хөлдөө. Ард нь юм байгаа юм шиг ингээ давж хараад байдаг. Тэр хүн ард юм байгаа мах гэ эргээ харахаар хөлдний ороод унгашдаг. Таши ярьснаар онгоо шууд бүтсэн гэдэг шиг яг энэ өксөд нэвтрүүлгийг бүтээхэд би бас очтойгоо холбогдоод явж исэн чинь бас нэг хөгжилт юм гараад. Баска ард сургаа залгаал санал тавихгүй юу? Өкшөө ингээд централ телевизээс жил болгон бэлтгэн өргөдөг. Өксөд нэвтрүүлэлт одоо ингээд харцууд ингээд оролцох гэж байгаамаа. Энд ингээ урьж оролцооч зочноор урьж яана гэсэн чинь. Гэхдээ мажин тэгэж хамаагүй юм хүм өргөж дийлэхгүй шүү дээ. Нэгээрээ шууд ойлгоо. Андаа чи хүчтэнгээ нэвтрүүлэгт ороод байгаа шиг тэгж जैन тэгсэн чинь. Ман чинь тийм хүнд мүнд бол өргөж чадахгүй шүү дээ. Яртаа хүмүүс орох юм шүү. Яг ингэ ариугаа ингэ шууд бүтээл явуулсан юм тийм. Бид нэг нодлон урьж нэг арангаар нэг бөөнд нэг үйл ажиллагаанд л орчвол сүхээ юу цомох би энэ хэрдэн зоргоо мөргө бөөндөө л явчихсан нэг машин. Тэгсэн чинь сүхээ зарим гэдэг гэл дэлгүүр ороод нэг мангар том зарим авал томыг анзаарсангүй нэг зарим авал идсэн хөөх. Тэг хажуу суугаад идэд явсан. Би машин бэрсэн сүхээ миний хажууд нэг том болохоор ард нөө зоргоо цомох өдр чинь зай бахтаа гэж бөөндөө ард цуц. Тэгсэн чинь сүхээ хажууд идэж явж исэн л нөгөөд нилээ үзлээ. Тэгснэл идэж идчихсэн аа. Мөгөх зарим идэх хэл надад нөө үлдснээ өөрөө идснийг нөө барахгүй байхгүй амар их хэмжээд идэх үгүй гэсэн чинь аргаша хүн болгоос асуулаа зарим үзэх нөгөөд нь бүгдээ үгүй гэсэн чинь зарим ингэж харж байсан. Том зарим гоё шүү. Ерөөсө баргаа. Он санаа идээд гослог шамж гарч ирсэн. Иднэгээд гарч ирсэн нөө баргаа янгууд надаас суугаад ингээ бүгдгээс насаагаад бүгдээрээ өгөө гэсэн чинь нөгөө зарим сүүлд нөгөө заримтайгаа яриад байгаа. том зарим гоё шүү. Хөгжилтэй ир шүү дээ бас. Энэ тэгээд манайхан нэг их хөгжилтэй мэгтэй хүмүүс. Усчаа нөө тойргийн цол их хөгдөг байлаа шүү дээ. Тэгээд нэг нөхөр би манай Баска оргоо мөнх хоёр дээрээ сонссон. Тэгээд нэр мэж мэдэхгүй л байгаа юм л да. Тэгээд тойргийн цол өгдөг авраг тойргоор нөө тойргийн аймгийн начин болчихгүй юу? Тэгэл гэрээсээ эхнэр мөхнөрөөсөө за өгшин чи энэ жил бэлтгэл сургалт хийж байгаа гэдэг сайхан барилдаад байгаа гэл. Чөлөө аваад хот руу ирээд байр хөслөөр бэлтгэл хийгээд явжсэн. Тэгээд аманд гарсан чинь нөгөө тойргийн начин болохоор ч нөгөө сумын залуу өгөх сумын зан залуу өгөх л юм шүү дээ. Тэгээ нөгөө хүний аманд гараад явахгүй. Тэгсэн чинь нэгийн доо нөгөө эхнэр бичлэгийг үдцсэн байж байгаа л авраг унчлаа гинэ. Тэ орой очоо байсан чинь эхнэр залгаж байна. Хөөш хайраа наад чи одоо чамааг залуу хөх мөх гэдэг хань ши чи одоо аймгийн начин гэсэн чинь. Өвлийн цол зуны цол гэж тустай байдаг. Тойргийн аймгийн цол авчихгүй юу? Тэгэхээр нөгөө чи энд ирэхээр эсвэл сумын зан эсвэл залуу гүйцэтгэхгүй хэрэгсэхгүй болчихно. Тэнгуут нөгөө хүн чинь тэндээ болохоор залуу тэмдэг зүүч аймгийн начин зан андраа байгаад ирдэг. Тэгэхээр эхнэр нь болохоор аймгийн цолтойгоо ойлгочихсон. Аймгийн начин. Тэгээ энд ирсэн нөгөө чинь залуу сумын зан залуу гарахгүй гэсэн чинь. Чи чинь цодороо барилдаг уу гэж өвөл зөөнө цол гэж тустай байдаг. Нэгсэг тойргийн цол байсан шүү дээ. Одоо ч баг зарим нэг зүг л явж байгаа шүү дээ тойргийн цол. Энэ нөхөр нэлээд хүрэг очсон гэж байгаа тий. Гэлээ нэг өгшөө хөдөөний л ах уу байхгүй. Гэсэн нөгөө хүргэн нь
хавар ингээл хөдөө ямаа самж байгаа юм уу яасан тэгэл пив аяглаад байсан хүмүүст. Яг хадам аав нь болохоор зэрэг нөө пивэнд арх мархын дуртай. Тэгэнгүүт ингээ жоохон хөөс маягтай хийж өгöd байсан гинэ. жоохон багхаа шиг. Багхаа тэгээ жоохон хөөстөдөл өгчээс 2 3 тойрог. Тэгэл дахиад дараа нь яг аавынх нь ээлж болол дахиад хөөс хийгээд өгсөн чинь. Аа гэсэн. Одоо аав нь одоо хөөс болно шүү. Хааны дагуулад нэг хийчих гэсэн. Ханаа дагуулчаараа миний хөө гэсэн. Хааны дагуулад нэг хийчих миний хөөс гэсэн. Ихнэрээ аавд баг өгөөрөл гэдэг. Ихнэрээ дараас тэтэд байгаа шүү. Аавд баг өгөөрөл гэдэг. Аав хөөс өөрөө шиг гэдэг. Тэгсэн. Аав нь одоо хөөс болно. Хааны дагуулад нэг хийчих гэсэн. Нэг барилдаан дээр юу яасан юм бол да. Нилээ настайхах. За үгэнд орохгүй байж гэн сумынх наадамд очиод. Тэгээд залуучууд нь жоо. Залуучууд авралаад байсан юм байна. Тэгэхээр аавныг айлгсан. Зүүнний магнат дээр байж байгаа. Нилээ настайхал. Чаав авч өрөлтнө аавна гэсэн чинь нөгөөх нь айдгүйг нүрдөөс нь авчаач хаа. Авчаач гэдэг дага өдөрсөн дагаад гэж. Нөгөөх нь аавныг айлгаад. Айж өгдөг нөгөө. Авчаач хаа өдөрсөн дага гэж. Аймгийн за их төр гээд. Тий аймгийн. Ах ярьж байна. Бид ч багшгээд өсцөө сүхт ухаас спортын ордонд багшилдаг. Тэгээд их төр өгч тэгсэн. Хадын болд тэгээд ах байд аймгийн талигч болцох. Тэр ахыг ерөөсөө насаараа дийлээгүй гинэ. Тэгэл ярьж байна. Ах төвч харцаа. Би нэг 30 идэлээс ийд байсан. Тэгэл хараарны нэг заалны барилдаанд үзүр түрүүнд тааралдаал. Тэгэл манай хүмүүст ноолол явцсан баг. Ахс тө хөдөө бэлтгэл хийхгүй байгаа нөө хадгүй. Муудаас хэлэн өнж 2 гар мар мөр өчтсөн гэсэн. Би хэвээрээ. Тэгэл ганц хөшгөлцсөн. Тэгэл та давцсан өгс чинь намайг өшгөлцөө гэдэг. Насаараа дийлээгүй гэж байгаа. Хадах гэсэн насаараа дийлээгүй шүү би гэдэг. Тэр барилдаа нэ ярьсан чинь ахста мод сэлэн өжүүлээ хийцсэн. Би хэвээрээ гэдэг. Ганц хөшгөлцсөн. Тэгэл та давцсан өгс чинь намайг өшгөлцөө гэж. Өш тэр нэг одоо манай үеийн залуугийн юу штэ. Одоо нэрийг хэлчихээр бас яд юм болж байгаа юм тэгэл. Тэгээ Батэр давхар ярьсан юм дүү. Тийм би артаг гартаа юу? Өөрийнхөө сэмжгийг тавиулдаг. Халаад Ямар аймаг гардаг өөрөнд жаваа салах гэсэн салдгүй нэ. Ямар амар гартаа байж. Пүүг л татаж өөрийнхөө гардаг. Хүний сэмжиг татсан гараа тавиулж чаддаг. Бас боцгоо яриа. За ганц залбуу штэ. Энэ оргил бол начинда нэг сумын зам байсан таардаг. Тэгэл хэсэг ингэж барь сулаасч байгаа л хонгодуулаад унцдаг байхгүй. Гэсэн чинь за чи яава энэ болохгүй байна л гэсэн чинь амар яж байгаа. Хоёр талаас шилэлцээл адилхан сэнжиг аваад хэн хонгохгүй гээл тэгжсэн би манараал чи юу би юу гэсэн чинь би унтсан байсан гэж. Хайцсан юм шиг л ярьж байгаа шүү дээ. Өдөө нэг овооны наадам болоод хоёр тайлбарлагч бүхэн тайлбарлагч бүхэн дутаад үрдгөр гэсэн хоёлоо барилж яана нэ. Тэгсэн тайлбарчдаг чинь нэг багш нь бүх тайлбарлахыг заагаа өгсөн. Тэгсэн чинь багшаа би явах уу гэсэн чинь харин та явах уу гэсэн чинь хажууд нэг том золтой өг байснаа. Ингэж харснаа. Таяр муу яв хаарт. Нөгөө ирээд нэгэн дээш үсчих гэдэг нөгөө. Дээш үсчих. Урам давах гэсэн юм баг. Шүүгээ дөрөв гарч. Зүүгийн дөрөв. За өнөөдөр халуун талаа яриа өрнүүлсэн үеийнхийнхаа сайхан харцуудаа бүгдөөрэнд нь маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монс хүнс брэнд Цэник Саршиныхаа баяраар Багшаа би бас гардуулчих уу? гардуулж шав гардуулж. Багш таа хөө хөө. Ойртойгоо цэник үлгэлээрээ. Цэнэгдэл байж тээ. За баярлалаа. Багш надад өгөхгүй мүү гэж. Шав явах юм уу яах юм? Төсөлөө. Туршлагын явах юм залуун таснд явах юм. Багш явах юм уу? За баярлалаа. Тэгээд энэ хүртэл видеодын нэвтрүүлгийг хүлээн сонирхсон нийт Монголын ард түмэнд бүгдээрэнд баярлалаа. Тэгээд өөрийнхийнхээ сайхан харцгуутай халуун талаа яриа өрнүүлсэнд маш их баяртай байна. Тэгээд нийт Монголын ард түмэн ирж байгаа морин жилдээ илгээрээ инкам болон төрлөөрөө төвшин сайхан байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн сайхан шинэлээрэ.